Бэхэн өсөж бүтгэлсэн ширээний ард сэлсэн уг бүхэн тохогж чиний тухай бодоо харин дуу болж шигэлэн ордоцсон хаваа саргуулын халыг хаач уян болсон дуугаа ангааран дуудсан baby нэ түшин далдгунга мартацгааж нэг ангийн хүүхдөө тоотой хаврыг үтлээ онцгийг хамт туусан ангийн охтоо онцгийг хамт байсан ангийн хөвгөө наадаж гүйсэн уйдингийн байцугмэ насан туршаа радиолизэнд сургуулийн анхны 4 жилийн сэтгүүлч найруулагч зураглаач ангийнхан 10 жилийн дараа төгснөөс хойш 10 жилийн дараа уулзаад. Тэгээд сая баянаа ирсэн яг багшийн хийсэн тийм ээ гол дээр хамбахугаа эздэг гоё. Сайнаа шүү би энэ тийм. Гэхдээ өгсөн юмнууд ямар ч хэлсэн үзүүч энийг багш өгсөн байгаа. Энийг бас багш өгсөн. Энийг Монгол явж байхдаа авсан гинэ манай багш. Энийг гадаадд явж байхдаа тэгээд чамд нэг дэлгэр бичсэн байгаа. Манай Эрдэнэ хоёр энийг энийг Монголд явж авсан юм аа. Нийслэл өмчийн харьцааны газрын дарга Баянбаттай бараг яа тэгээд ингээд баянадаа наатаа олон түгээвэ гэж байна. Өө наач. Жүүс үү? Баянадаа зөвхөн жүүс хүн байгаа. Монголын сэтгүүл зүй маш тий. Сэтгүүл салбарт их сайн хүн. Хоёр нэмэрч айгүй хүн. Радиолизэнд зургууд анхны 4 жилийн төгсөгчд өгч байгаа шүү. За гэдэг маш их сэтгэл хөдлөж байна. Сая би бүр зам хороогддгоо бүр яг тийм байгаа үстэй. Явдггүй ерөөсөө. Чи буугаад гүйсэн бодоод их хурдан ирэх байсан байхгүй юу? За тэгээд нэг ангийнхаа хамт олондоо бидний зорьсон зүтгэсэн бүгд сэтгүүлч нар нэг зүг зохиож байгаа нэг зүрхтэй залуучууд. Нэг зам дээр байгаа. Бидний зам сайхан дардан байхгүй нь ойлгомжтой. За тэгээд нэг ингэж яа. Баянагийн брэнд шүү дээ. Баянагийн брэнд аа. Яваа гэж байгаа шүү дээ. Таныг намайг наалтанд хайчаа яваа. Гэхдээ биш чи нэг гараар ингэж шүү дээ. Уг нь хоёр гараар. Уул энэ юм байсан. За маш гоё билэг байна. Энд дээр би зүгээр нэг өдөр тутмын юм тэмдэглэхгүй би. Энийг бол маш чухал. Дараагийн хойн дээр дүүрж ирсэн гоё юм аа. Нэг ууцчих ингээд. Бид нар ч боцоод 2014 онд очсон юм шиг. 2014 онд аа юу? 2013 онд өнгөрсөн жил Монголд сэтгүүл зүйн анхны хэвлэл. За Монголд бараг анхны сэтгүүл зүй өгсөн 100 жилээ болсон. Энэ дээр сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл болон бусад холбоодууд нийлж байгаа. Шилдэг 100 сэтгүүлчийн нэрсэг гаргаж зургийг тавьсан. Чиний нэрс зураг орцсон явж исэн. Би үзсэн. Манай ангиас 3 орцсон байгаа. Тэрний нэг нь чи. Тэгээд өнөөдөр хүртэл 10 жилийн хугацаанд сургуулаа төгснөөс хойш энэ их хөдөлмөр бас эн чинь бол олон жилийн хөдөлмөр байгаа шүү дээ. Хүнд нэр хүндтэй олон ингэн сэтгүүлчүүний зовлон жаргал. Ер нь цаг хугацаа хурдан юм л да. Бид нар их сургуулиар өсөд хэдийн 10 жил өнгөрсөн байна. Сэтгүүлч хүний зовлон жаргал гэвэл бас нэлээд их зүйлийн тухай ярих байх. Гэхдээ би энэ удаа жаргалын ярихын зөв байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр их сургууль төгссөний манаас 10 жил болж байна. Үнэхээр сайхан мэрэгжил. Бид нар өдөр болгон хэн нэгнээс суралцаж байдаг. Өдөр болгон би хүнтэй танилцдаг. Заримдаа би зарим хүнийг таньдгүй л дээ. Үнийг хэлэхэд сайн уу нандаа гэхээр нь би сайн байна уу? Уучлаарай. Би өдөр болгон хүнтэй танилцдаг болохоор заримдаа сандгүй маа. Та яг юу илээ гэж асуудаг юм.
Тэг яг хоо бараг л одоо жилдээ би бол тэг өдөр болгонгод 360 хүн гэж бодоход зарим өдөр тэрнээс олон хүнтэй танилцсан, тэг нэг байтугай хүнтэй танилцсан. Тэгээд жилдээ бараг л одоо 300-400 танилтай болдог. Тэр бас сэтгүүлч хүний сайхан бахархал. За тэгээд олон хүний амьдралын туршлагаас бид нар зүгээр үнгүүгээр суралцах боломжийг олдог. Тэр бол бас их том давуу тал. А нөгөөтэйгүр магадгүй сэтгүүлч мэргэжлийг сонгоё гэж бодоагүй байж байгаа сонгоцсон хүнд энэ мэргэжил хэцүү санагддаг баг. А миний хувьд бол энэ бол миний хобби. Миний дуртай ажил. Би хүн судалдаг, хүнтэй ярилцдаг, хүнтэй уулздаг. Тийм болохоор сэтгүүлч хүний жаргал гэвэл их олон зүйлийн тухай ярих тийм боломж байна да. Тэгэхээр сая би нөгөө ихэлсэн шүү дээ. Сэтгүүл зүйн 100 сэтгүүлч. Би харин тэрийг сонссон. Манай ангиас чиний нэр Эрдэнэ Улга Баянбатын нэр байна гэж хэлсэн тий. Баянбат бид гурвын нэр байна гэсэн. Яг бид нар бол 20 хэдүүлээ төгссөн л дөө. Тэгээ 20 хэдэн хүүхдээс одоо жишээ нь 3 шилдэг 100 сэтгүүлчд орсон байна гэдэг бол бас үнэхээр юм бахархуу штэ. Би бол ангийнхнаараа бас үргэлж бахархаж байдیں۔ Би алтан шавхаар авахаас өмнө 2007 илүү 2008 онд Дэмэрлэгчийг алтан шавхаар авч авт би гэртээ үзэж суугаад уйлж ирсэн. Яг манай гэр бүлийн хүн бол тэрийг яг санаж байгаа бах. Тэгээд энэ манай ангийн ихч штэ ямар гоё юм манай ангиас анхны алтан шавхаар авлаа гэж баярлаад уйлж ирсэн. Тэгээд дараагийн удаад нь 2010 онд би бас алтан шавхаар авч ирсэн. Үнэхээр сайхан байсан. Тэгээд манай ангийнхан бол анхны 4 жил гэдэг утгаараач тэр юм уу их нэлээд тийм чанартай сэтгүүлч бэлтгэгдсэн ангийн болов гэж би одоо хувьдаа бодож байна. Ангийнхныхаа тухай ингээд олон сайхан дурсамжийг жишээ нь өнөөдөр бас ярих тийм боломжтой байна л да тий. Нэрэлтэй. Жишээ. За бид нар бол үнэхээр тийм нэг чин сэтгэлээр нийлсэн хамт олон. Түрүүхэн бид нар ирж явах замдаа явж байлаа л да. Учрах хэвээр хүмүүс учирдгийг гинлээ. Бид нар бол үнэхээр учрах хэвээр хүмүүс юм байна. Манай ангийнхны нийтлэг нэг тийм зан чанар байгаа. Юу вэ гэхээр бүгдээрээ тийм дэврүүн. Тэгээ бас юм нэг юм бие бинийгээ гэсэн тийм нэг чин сэтгэлтэй. Тэр нь үнэхээр сайхан. Хизээд ч гэл магадгүй бидээ Эрдэнэ хоёроо би нэг ингээд бичлэг хэлэх гэсэн юм аа гэхэд нэг нь гүгээд ирнэ те. Булгаа надад нэг юм мэдээ авах хэрэг байна гэхэд окей гэж гүгээд ирнэ те. Хизээч нэг нэгэндээ тийм хэрхэх зам байдаггүй. Одоо өнөөдөр ингээд харж байхад бас тэ нэлээд дарга цэрэг хийгээл явж дээ. Гэхдээ хизээч тэрийг би дарга гэж биднэрт ихрэхдэг. Тэ яг л юм чин сэтгэлийн харилцаа бидний дунд энэ олон жил 10 жилийн туршид байсан. 10 жилийн өмнөх харилцаа яг хിവэрэ. Цаашдаач 20 жил 30 жилийн дараа ч гэсэн бидний яг нэг юм бие бинийгээ гэсэн сэтгэл байна гэдэгт би бол итгэлтэй байгаа. Манай ангийнхан бол үнэхээр юм нэг биенийхээ төлөө цоглох зүрхтэй хамт олон. Одоо тийм сэтгэл зүйн байж байна даа. Сэтгэл зүрх гэсэн чинь яг нөгөө нэг за манай ангиас чинь нэлээд олон хүүхдүүд гадаадд байгаа шүү дээ. Бид нар бол магадгүй одоо ингэ бичлэг үзнэ. Яагаад биднийг дуртахгүй өнгөрөөж байгаа юм бэ гэж харамсал төрүүлэхгүй тул. Одоо оюун гэрэлтч маань байна. Байгалаа маань гадаадд байна. Ихтиас гадаадд байна. Өшөө хин байла 4 хүн байна гэж бид нар түрүү ярьсан. Сайхнаа маань Малайзад байна. Гэхдээ сайхнаа бол нөгөө Малайзад байгаа юм шиг санагддаг байхгүй. Яг гаргаад идэг нэ. Ном гаргадаг хүссэн үедээ би уцаар ярьдаг. G-Mobile-тай. Яг л Монголд байгаа юм шиг санагддаг. Тэгээд яг уу би бол одоо оюун гэрэлтчийг нэг утгагүй ирэх байхаа гэдэгт найдаад байгаа юм. Бүр мөснө үү? Бүр мөсөө ирэх байх гэдэгт найдаад байгаа. Тэгээд мэдээж одоо тэнд хол байгаа ч гэсэн сэтгэл зүрх нь бид нартай бас байгаа л байх. Яагаад тэгэхээр байх гэж байгаа биш үү? Байгаа. Тэрийг илэрхийлээд байна. Ер нь хараа 4 жил гэдэг бол айгүй богинохон хугацаа ахгүй. Нэг ангид байгаа 4 жил. Гэтэл бидний яг жинхэнэ ориглон, дэврүүн хамгийн тийм нэг гоё 4 жил одоо амьдралын маань ингээд ийм хамгийн ийм дурсамж ихтэй сайхнаас бид нартай холбоотой учраас тэр хэд маань үргэлж бидний дэргэд бас сэтгэл зүрхэн байгаа гэдэгт би бол итгэлтэй байдаг. 10 жилийн өмнөх уянга 10 жилийн дараах уянга хоёрын ялгаа юу вэ? Яг оюутан нас бол миний бүр оргил үе байсан гэж хэлж яг болно. Яг тэгэхээр би багасаа аюух дуулах дуртай хүүхдээсэн. Тэгээд яг нөгөө айлын том хүүхдээс учраас дүүнэр асрах үүрэг надад оногдоод тэгээд дуулах тийм
завшаа маань ерөөсө хойшлогдоод байлаа л да. Тэгээд өөрийгөө мэдрэх тийм сайхан боломжтой үе бол оюутан наснд тохиосон. Яагаад тэгэхээр зэрэг тухайн үед одоо Баясгалан Чахлаа хоёрын насны хайр дуу эд хийд болж байлаа. Тэр дууг манай ангийн Гамба битээр урлагийн үзлэгээр дуулаад үнэхээр бас сургууль дотроо бас хийд болж байлаа шүү. Ангийнхныгаа айгүйх уруудчих караоке яддаг байлаа. Манай ангийнх айгүй эхэндээ айгүй дургүй байсан л та. Ингээл дандаа караоке ядах ингээл. Сүүлдээ ер нь би бас караоке ч юм биш. Манай ангийнхан бүгдээрээ караоке ч юм болсон юм биш үү. Үнэхээр бас ангийнхандаа байхад үнэхээр сайхан санагддаг. Ангийнхныгаа бас би бас олон бас сайхан юм дуруу татсан гэж өөрийгөө бас боддөө шүү дээ. Караоке ч болгосон. Караоке ч болгосон. Тэгээд ер нь нийлж нарих тиймийг бас нилээ идэвхийлэн зохион байгуулдаг байлаа. Тэгээд ангийнхантайгаа үнэхээр сайхан гэдэг. Бусад сургуулийн төгсөгчдийг ингээд хараад байхад ер нь бол манай анги шиг ийм нийтч коллектив сайтай анги ер нь цөөхөн байдаг юм шиг санагдав. Бид нар чи ер нь бол улиралтай баг нэг бол бүтнээрээ уулздаг шүү тий. Тэг үнэхээр сайхан байдаг. Ангийнхан бол бие биендээ тус нэмэртэй. Ягаад гэхээр зэрэг бид нарт мэрэгчлэн нэгтэн нөхдөд. Тийм учраас мэрэгчлийн хувьдаач тэр бие биендээ тус нэмэртэй, бие бинийгаа гэсэн сэтгэлтэй. Ер нь бол манай ангийнхан бол хүн чанар сайтай гэж хэлж болно да. Бүгдээр бие бинийгаа гэсэн сэтгэл бол үнэхээр сайн байдаг. Үнэхээр ангийнхнаараа бахархдаг шүү. Би Монголын радио телевизийн хэрэг хэрэглэх газар гээд радио телевизийн дээд сургуульч одоо юунд дээр байсан шүү дээ. Үндэсний телевиз дотор. Үндэсний телевизийн 4 давхар тэгээ байрлаж исэн. Тэгэд би чинь яг ясан гээд уулна. Миний ээж яриад орсон баг. 2000 онд шатан дээр би тамхи татсан зогсож байхдаа бол найзуудтайгаа харилцсан да. Яг тэгээд уган захирлыг Бадрууган гэдэг хүнийг бид нэр угаасаа 44 сургууль дээр бид нэр юу хийсэн шүү дээ. Танилцах үйлчлэг хийгээд яхад анх хараад хормоос зүгтэл өнгөрсөн дээ. Тийм л байсан. Харамсалтай зүйл юм л дээ. Харамсалтай байсан. Яагаад гэхдээ бид нэр хормоноос нь зүгтэлд аягүй байрладаг. За. Гүгээд би сүүлд 10 жилийн өмнө яг ингээ бөөнөрөө гэрт онцгойж ирсэн. Одоо дахиад хонох чинь. Яг ямар сэтгэл төвч байна. Тэгээд тэр үед чинь болвол юу штэ яг хонхны аяр гэл бүх хүмүүсийн сэтгэл аяга өндөр байсан те. Тэгээд ер нь болвол тэгэл оюутан одоо ингээд бодож байхад яг надад тийг санагддаг юм аа. Мэргэжлэрээ ажиллахгүй айгу удчлаа. Тэгэл бодогдохоор л ингээл ер нь бодогдох юм оюутан нас л байд юм лээ. Тэгэл хамгийн сүүлд яг тийм жаргалтай байсан үе юм байна болохоор зэрэг яг хонхны аяр. Тэгэл үргэлж тэр үеийг дурсдаг. Тэгээд за нэг тэмдэглэлт баяр байсан юм аа. Санаж хахад нэгнийх нь хурим билүү нэг арга хэмжээний дараа сургуулаа төгсөөд бас 1-2 жил болцсон л байсан хонхны аяраас хойш. Би тэгэд нэг туул руу гараад тэгээд цөөхөн хөвгүүдээсэн тэгээд хөвгүүдээ унаад нэг гар барилтаа. Тэгээд нэг хөвгүүдээ унчаад октод нэг гараараа барилтдаг шүү дээ. Мөрөн дээр нь суугаад тэгж барилтжсэн үе мэн аягүй их санагддаг. Тэгэл ер нь бол ингээл бодоход оюутан үеэсээ аягүй их санагддаг. Одоо яг мэргэжлэрээ ажиллаагүй үндсэндээ бол хараг ажиллаагүй чинь. Тий би ерөөсөө мэргэжлэрээ ажиллаагүй шүү дээ тий. Тэгээд бас харамсах сэтгэл төрдөг. Мэдээж байлгүй яхаа би өөрөө энэ сэтгүүлч мэргэжлийг сонгохдоо бүр багаасаа яг мөрөөдөж тэгээд энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд энэ сургуульд орохоос өмнө би болохоор аймгийн радиод ажилладаг байсан. Тэгээд бас сонинд ажилладаг байсан. Тэгээд сургууль төгсөөд яг мэргэжил эзэмшээ цаашд яг мэргэжлэрээ ажиллана гэж боддог байсан болохоор тэгээд сургуулаа төгсөхдөө би жирэмсэн төгссөн шүү дээ. Тэгээд нийгмийн эдийн засгийн редакцаас ажиллах надад санал иржсэн. Тэгээд тухай жирэмсэн байсан болохоор ажиллаагүй. Тэгээд заах ямар ч гэсэн хүүхдээ гаргачаа тэгээд ажил олтон үздэй гэж бодчихсон. Тэгээд хүүхдээ гаргачаад хэсэг хугацаанд гэртээ байж байгаа дараагийнхаа хүүхдийг гаргаад тэгээд бас нэлээ олон жил мэргэжлээсээ хөндөрөөд тэгээд дараа нь
зөндөө олон телевизүүдэд анкет бөглөөл явдаг гэсэн. Гэхдээ би ангийнхныгаа ямар ч гэсэн манай ангийнхан бол телевизүүдэд ажилдаг байсан шүү дээ. Тэгээд намайг ажилд оруулаад өгөөч гэж гуйхгүйгээр за ямар ч гэсэн би өөрийнхөө хүчээр ажилд орчихно гэдэг айгүй олон телевизэд анкет өгөөд тэгээд хоёр хүүхэдтэй болохоор тэгдэг байсан. Хоёроос эргэж холбогддог байсан. Тэгээд би за ерөөсөө мэрэгчлэрээ ажиллах болоо одоо өстө өнгөрсөн юм байна гэ. Тэгээд хувийн бизнес хийж эхэлсэн. Тэгээд мэдээж өөрөө яг хүсэж сонирхож энэ мэрэгжлийг сонгосон болохоор мэрэгчлэрээ ажиллах юмсан гэсэн хүсэл айгүй байдаг гэсэн. Одоо ч гэсэн байгаа. За ямар ч гэсэн эзэн сэтгүүл мэрэгчлэрээ ажиллах боломж гарах байлгүй дээ. Тийм дээ. Үгүй ядаж мэрэгчлэрээ ажиллах боломж олдохгүй ч гэсэн ямар ч гэсэн нэг ном гаргана гэж боддог. За амжилт хүсье ном ямар нэг сэдвээр ном гаргаарай. За. Сайхан баярлалаа. Нэлээ за баяр сайхан. Оо сайхан ангийнхандаа баярын минь төргий. За. Одоо яг 10 жил энэ хугацаанд мэрэгчлэрээ ажилласан уу? Ажилласан шүү дээ. Төвсөнгүүтээ би чинь үндэсний телевизийн соёл эрдэнэ студид ажиллаж байсан шүү дээ. Сэтгүүлч редактораараа. Одоо гэртэл байна. Алдарт их болох гэдэг. За баяр үргэлж. Сүүлдээ 5 бэлэн мэдүүлж чадахгүй байна гэхгүй юу? Гэтэ манай ангиас чинь одоо алдарт их чи болж байгаа тий. Үгүй шүү дээ. Хин мөнхцөл болсон шүү дээ. Мөнхцөл би чинь дөнгөж 2 штэ болоогүй байна. Тийм байна. Гэтэ мөнхцөл чинь бас мэрэгчлэрээ ажиллаад байсан тий. Үндэсний телевизэд. Тий. Тий ажиллаад байсан. А чи бас одоо ажиллаж байгаад за баяр үргэлж. Баярлалаа. За магадгүй хүүхдүүд чинь сэтгүүлч болох байлгүй. Тэг ер нь сэтгүүлч мэрэгжлийг чи яг юу гэж харддаг юм те? Сэтгүүлч болох одоо ингээ хүсэл зорилт одоо тэмүүлэлтэй сонирхолтой энэ хүүхдүүд зөндөө байгаа. А гэхдээ өнөөдөр зах зээл гэдэг юм энэ хоёрын ялгааг ер нь чи юу гэж боддог? Ер нь сэтгүүлч зүг гэж. Сэтгүүлчийг Сэтгүүлч хүн гэдэг бол ер нь яг өөрийнхөө нүдээр юу гэж ер нь боддгийг л гэдэг юм уу яг уу би өнөөдрийн зах зээлийн асуудал л дээ. Сэтгүүлч одоо ингээ мэрэгжил төгсөөд ингээ сураад төгсөж болж. А гэтэл зах зээл маань гэдэг юм ажлын байр одоо юу гэдэг юм эсвэл байж таа. Миний бодлоор бол шүү дээ те. Хүн ер нь оюутан байхдаа ажлынхаа байрыг ер нь олцсон байх ёстой юм байлээ. Тэгээд тийм ч учраас би чинь бас яг оюутан байхдаа дадлага хийж авах хугацаанд соёл эрдэнэ дадлага хийж авах хугацаанд тэндээ шингээд орсон шүү дээ уг нь бол. Тэгэл юу болол хүүхдтэй болол тэгэл юу яасан бохоо гарсан бохоо. Тэгээд зоологч нэг үг байд юм аа. Бүр нэг тэрл бүр сүлд надад нэг оройд орчихсон толгойд. Уул нь бол мэрэгчлээ дуртай байгаад байдаг. Тэгээд нөгөө за сэтгүүлч яг энэ юугаараа ингээд амжилттай явъя гэх юм бол за жоохон те юу хэрэгтэй шүү. Одоо өөрийнхөө хувийн амьдралыг жоохон ингээд нөгөө хойшин тавиад тэгэх юм бол яг цаашдаа ингээд юутайгаа ажилтайгаа ингээд яваад байна. Угаасаа сэтгүүлчин гэдэг бол телевизэд ялангуяа цаг наргүй ажилтдаг угаасаа бүгдээрээ мэдэн шүү дээ тий. Мэдээ золио шаарднаа л гэсэн санаа идэв байсан тий. Яг л тэр надад яг санагдчихсан. Уул нь би дуртай байгаа л байдаг. Гэхдээ яах вэ? Одоо ер нь дараа жилээс юу яа ажил хэл гэж бодоод байна л да. Сонирхол телевизд үү сонинд үү? Телевизтэй л. Телевизтэй. Тий. За сонин юу телевизэн сонины юм болдгоо гэж бас нэг муха гашуу гэдэг шүү дээ. Харин тий угаасаа сонин яад чи надад нэг тийм юу санагддаг юм аа. Зүгээр телевиз юу яа гэж боддоо шүү дээ. Оюутан байхын л гэж бодсон. Би ч бүр сэтгүүлч болно гэдэг чинь бүр багасаа бодож исэн. Тэгээд 10 жил байхад дунд сургуульд байхад л тийм байсан. Тэгээ манай ангиас ч угаасаа эмч сэтгүүлч жүжигчин гэдэг 3 хөтлийг мэрэгчлээ уул навсан байхгүй юу. Тэгээд би ч уул нь сургуулаа төгсөөд ажиллаад уг нь амжилттай явж исэн л да. За амжилт хүсье. Мэрэгчлэрээ одоо алдарт их болчоод дахиад мэрэгчлэрээ ажиллаарай. Телевизтэй гэлтэй. За баярлалаа. За сайхан баярлалаа. За сайн баярлалаа. Даваа. Зүгээр. Наадгүй яриулаарай надраа. За таваа. Манай анги ганц бизнесмен залуу. За ажил амьдрал сайн, ажил өндөр. Ерөөсөө бүх юм сайхан их гоё байна. Өнөөдөр ангийнхантайгаа болсон сэтгэл огшоод цаанаасаад нэг сайхан байна ерөөсөө яхаа. Тэгэхээр яг уу мэрэгчлэрээ ажиллаагүй ч гэсэн өөр ингэсэн хувийн бизнесээ ажиллуулаад өөрийнхөө ар гэр авч яваад ингээд мэдээж амьдрал
өөрийн гэсэн хөлөө алдахгүй явж байгаа. Гэхдээ телевизээр бас найз нөхдөйгээ харж байгаа тийм ээ. Ангийнхаа хамтуудыг харж байгаа. Тодорхой хэмжээнд бас өөрийн гэсэн уран бүтээлээ явж байгаа. Атархаж байна. Яг үнэ. Би та нараа атархах биш. Би та нараар өөрийгөө чимж явдаг. Гойж найзуудаараа өөрийгөө гойж явдаг. Энэ миний найз. Энэ зургатаар гарч энэ энд манай анги явах шүү дээ. Энэ болгон манай ангийн залуу шүү дээ. Тэр оюунбаа манай ангийн залуу. Өнөөдөр амжилттай яваа бүх найзуудаараа би бахархаж бүр ингээд өөрийнхөө сэтгэл зүрхийг бас найзуудаа зориулж тэгж явдаг. Гэхдээ бас нэг үг хэлмээр байна л да. Харагдаж байгаа л бид тосгоос биш бол чи бол өөрийнхөө амьдралд ажилд бол амжилтаа гаргаад явж байгаа үдий зэрэгтэй юм бол амжилт шүү дээ. Тийм үү? 10 жилийн өмнө бол чи ямар даваа байсан бэ? 10 жилийн өмнө яг 10 жилийн өмнө 2004 онд бас ерөнхийдөө би чинь багасаа бизнес хийсэн. Тэгэнгүүтээ тодорхой хэмжээний бас бизнес явахаа надад нөгөө ангийн онгоо байдаг үстэй. Даваа 90-ээс хүзэр авчираад бараг л зардаг. Бүнтчлээ. Тиймэрхүү онгоо хөтлөөд би яг тэр ер нь надад бизнес ер нь их зогсон. Би тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд нэг тодорхой өндөрлөх бас өөрийгөө хүссэн гэж байна. Одоо найз нь ингээд хамт олонтой сайхан найзуудтайгаа сайхан ажил бас нэг мэргэжлийн ажлыг одооноос хийж эхлэе гэж юм ингээд. За амжилт хүсье. Тэгээд ямар ч байсан эфирээр нэг өдөр гарах баг. Магадгүй сонирч гарах юм билүү тийм ээ. Найзын нэг эфирээр гарахад гар марл гарах. За гарыг нь амжилт хийдэ. За цаг баярлалаа. За баярлалаа. Уянга. За Дэв яваарай. Би нэг юм асуумаар санагдаад яг үнэ хэлэхэд бараг 10 гаруй жил болцсон бохгүй. 14 жилийн өмнө 2000 онд радио телевизийн дээд сургуулийн анхны 4 жилийн ангид орж байхад одоо энд байгаа хэдэн залуучууд бүгд шалгалт өгч ирсэн. Жижигсэн шалгалт өгч ирсэн. Тэгэхээр бидний хувьд бол их янз янзын дүр төрхтэй орж ирж байсан тийм. Тэгэхэд хэдэн жилийн дараа яг оюутан 3 дугаар курс өнөө 4 дугаар курсад нэг шүлэг уншижсэн шүү дээ. Нөгөө 2000 онд тэгээ бид нарыг хараад ямар сэтгэл төрж ирсэн дүрсэлж одоо санаж байна. За би ч юм бол ажил хийж орсон болохоор 25 6 орсон. Ангидаа бол хамгийн хөгшин баг шүү дээ. Хамгийн хөгшин тэгээд ингээ сургуульд орсон. Тэр үед эднээс дөнгөж сургуулиас төгссөн. Айгуу жоох хүүхдүүд нэгээд айгуу турхаа тийм годгонсон жоохон гүрдэг энэ төр өсчихсэн. Нэндэ энэ төр чинь нэг юм дэгдэхэ шиг их сайхан энэ төр чинь жоох хүүхдүүд. Ерөнхийдөө бүгдөө их айгуу тийм шинхэн царайтай залуухан тийм охтууд хөвгүүд харагдчихсэн л та. Тэгээд би ер нь хамгийн их чинь яа надад ийм жоох хүүхдүүд яаж сарнаа. За яг 4 жилээ сурдаг л ахтаа гэж бодож исэн. Тэгээд дотор нь ороод бүр ингээд айгуу гоё хамтдаа ингээл гоё мөчөдөг өнгөрөөгөл нэг анги болоод ирэхээр тэгээ зарим нэг хичээгээ зарим чигээл их гоё тий ер нь их гоё оюутан гэдэг бол нас бол хамаагүй юм байлээ л дээ. Би бол тэр үед яанад бол гэж бодож ирсэн. Тэгээ яг дотор нь ороод ирэхээр айгуу гоё байдаг. Тэгээд би нэг инээдтэй юм санд яасан гэхээр 2 дугаар курстэйс юм а тэгсэн чинь бид нар нэг хаяа нэг шоуддаг байхгүй нэг Волтрана авсрна гэж тэгдэг шүү дээ. Тэгэл хаяа нэг мөнгө төрөө нийлүүлээд мөнгө муутай юм чинь тий. Тэгээд яаж чаад нэг хэдэн төрөө нийлүүлээд нэг амар шаттай гамберлаас тэр орно тий. Эсвэл тэр нэг цэбэл гээл тий. Тэр баарандаа их хордог байсан. Тэгээд бас нэг хаяа нэг ангитай нэг уучна тий. Нэг тиймэрхүү тохиолдол байна л да. Тэгээд нэг өдөр бид нар нэг шоудсан юм. Бөөнөрөө сайхан ингээл бүжиглээл. Тэгсэн чинь Эрдэнэ намайг тэгдэг тэр шар өндөр тэгэгч одоо хөгшин байж ямар гой бүжиглдэг юм бэ гэдэг байхгүй юу? Гэсэн чинь би 26 таа тхүү. Одоо 26 таа хөгж ямар байна? Бид нар өөрсдөө 31 2 хүрсэн тхүү. Тэгээд айгүй нэттэй. Тэр үед одоо ингээ буцаагаад 25 6 таа хөгж айгүй жоохон байгаа байхгүй. Тэр үед болохоор өөрөө чинь 17 8 болохоор айгүй жоохон харагдаад би чинь айгүй амар хөгшин ихчтэй нөгөө. Тэгээд л гой бүжиглдэг. Тэгээд нөгөө багтаа нөгөө хамтлаг бүжигийн хамтлагтайсан болохоор бас эвсэлтэй бүжиглсэн юм билгүү. Тэгээд тэрийг одоо ингээ ярахаар ингээ хөхрөөд. Тэгээд бас нэг удаа хин инхмаа бид нар нэг бөөнөр нэг Мартин амин тэмдэглэсэн юм а. Тэр үдээс цэбэл тарсан баха. Цэбэл дараа байжсэн чинь 2 3 залуучууд айгүй үддэггүй. Охтуудаа гэдэг дэггүй. Халаа шоу гэж бас инхмаа. Охтууд хөвгөтөл танилцахгүй те банд шиг. Тэгээд яхаа мэдээж ингэж явж байгаа л жоохон багталсан, шоудсан ч юм уу. Тимнүүд билүү бас их анги хамтлаг гоо нэгтгэдэг те. Илүү гоё нэгтруулдаг юм байна л да. Мэдээж хичээлээ бол хийн
хаяаны таслан тий хаяаны шоуд нь тэгээд ялангуяа хаяаны шоудахаараа пактн тий өвжөлтөө бол нэнийг цаашлуулна. Ер нь тэгээд их олон зүйл санаанд орж байна. Яг ингэ хэлэх гэхээр бас тулгамдаад байна тий. Одоо манай ангийнхан нөгөө ном гаргая гэсэн ийм хүсэл байгаа шүү дээ. Энэ дээр өөрийнхөө яг бичээд үлдээчий гэсэн сэдвээсээ цугсгаа хэлвэл. За би нөгөө хэлжсэнтэй ажиллаж байгаад орсон гэсэн. Тэгээд мэдээж надад хамгийн түрүүнд хин ямар санагдсан. Жишээлбэл чи айгуу чалчаа хөхтэйс шүү дээ. Айгуу хашгирдаг тий. Айгуу чанга хашгирж ирдэг. Тэгээ ерөөсөө аяарах ярихгүй. Чанга орилж чарж ярьдаг. Тэгээ баццэг байна. Айгуу дуу чангатаа тий. Зүгээр аяарах ярьж сонсч бид нар чи бүгдээрээ ингээд сонсоод багтлаа чарлаад байдаг. Үу яа игээр хашгираад. Тэгээд төмөө чин тий нэг ийм эрийн пижакаа салахгүй. Аавынхан өвөө пижак. Тэгээ өвөөгийнхэн пижак. Өвөө нас өмсөжсэн гэж. Өвөө пижак өмссөн тий. Одоо айгуул тэр нь байж байгаа тий. Ингээ насаараа өмснө гэдэг брэнд нэг пижакта. Тэгээ тэр мэрийг ингээ шоолоод тэгэл их сайхан их согоо байглаа хин нандад айгуу дараахан юм шиг мөртлөө. Тэгээ тэр хүн жив айгуу хэмээрээ суугаад байдаг. Тэгээл тэр нь айгуу хөөрхөнд орсомжууд их гоё санагдаж байна. Анх надад бас энэ сургуулийн 4 жилийн ангид би нээх гэж байна. Тэ? Тэгэхээр бас би нэг юм залуухан багш авахгүй бол манайх одоо мундаг туршлагатай хүмүүс байгаа ч гэсэн тий туршлагаж яад байна. Тий хитрхи их туршлага нь одоо ихсчээ тий тэрийгээ бас залуу үедээ өгмөр байна. Тэгээд залуу бас багш нарыг бид нар бэлтмээр байна гэдэг. Тэгээд намайг анх удаа хамгийн анхныхан залуу багшийг надаар сонгож авч байгаад би бас бэлгшээж авдаг сайхан гоё санагддаг юм. Тэгэхээр одоо юу гэдэг юм унсан багш ч юм уу яг бадраа багшгаад боогрол байсан шүү дээ. Тэгээд магадгүй оюутнуудыг загинжсэн багш нарыг ер нь загинжсэн үү? Хишигт багш гээд ер нь багш нарыг загинжсэн ялангуяа залуу багш нарыг. Тухайд амраа багш гээд за та байсан. За тэгээд манай туулагч гээд сайхан хүн байдаг тий. Манай дамдын багшчаа ингээд одоо харахад жоохон тийм одоо юу гэдэг ихэмсэг маягийн хэрнээ маш зөөлхөн уйхан сэтгэлтэй хүн шүү дээ. Юу загнах. Тэгээ яг л найзууд юм шиг байдаг гэсэн хишигт багш, нагнаа багш тий. Бид нэрийг намааг болоо залуу багш нарыгаа эрхлүүлж үлгэйдэж бүүэж гэсэн хүмүүс бол тэд нар байгаа. А нилээн жоохон ширүүн нэг өвөөгийн маягтай тий шаардлага тавьдаг, их аашрах их шаарддаг жоохон хатуух үг хэлдэг хүмүүс гүнсэн багш. Яахаа аргагүй. Оюутнууд ч айдаг, багш нар ч гэсэн их сүрддэг тийм байсан. Тэгээд баяцгалан багш гэдэг байгаа шүү дээ. Их муухай онгойч, үнийг онгойн тийм. За онгой бол их ярьдаг. Шооч. Тэгээд онгойноос нь ер нь нэг онгой яриад. За баясаа багшч бол одоо агуу хүн дээ, тий? Та нар ч гэсэн мэднэ ерөөсөө насаараа ч одоо лекцээ орсон тий логик тэр философи хичээлүүдийг ямар мундаг ордог ерөөсөө баг нүдэн айнаал тий хичээл гоо зүүн хичээл ордог гэсэн. Баясаа багш бол айгүй бас л их гоё энгийн штэ. Тэгэл дандаа л яжиж явдаг. Тэгээд амар төвшин ганц цэг бит хоёр яг хоёр эмэгтэй багш нээсэн залуу тий үе тэнгийн ч байсан. Тэгээд намайг том нүдтэй гэж Чебурашка гэдэг хэнийг болохоор Буратино ч илүүн чиглээ амраг. Тэгээд бид гэдэг ерөөсө бүгдээр нь хоч өгцөн. Тэгээд тэр нь ингээ сүйд ботход яг цогцсон. Нэрэл нэг жижигхэн нэг том нүдтэй би амраа болохоор яг л нэг юм дэлдэн дүүчгтэй онгор нүдтэй ч юм уу тэгэл яг л өгцөн л байдаг л юм байсан. Бас аси гээд бидний үеийн нилээн сайн чадварлаг найруулагч залуу байсан. Одоо яг үгүй одоо ч нөгөө хошин урлагт бас нэр хүнтэй мундаг том болоод би уу жүжигчин талаас нь их харж хүлээж авч чаддгүй шүү дээ асыг. Надад найруулагчаа хийгээд явсан бол тий илүү их кино хийгээд явбал илүү чадaltaй санагддаг шүү дээ. Тэгээ бид нар бас яг нэг үеийн багш нар их сайхан дурсамж үйдэг. Ямар дурсамж? Би асыг юу яасан? Багийнхаа найзтай суулгасан. Суулгаж чадсан. Тэр айгу том дурсамжаа. Тэгээ айгу үнцэнтэй хувь нэмэр оруулсан шүү дээ. Би Монголын үүсийг тийм маш том хоёр хүнийг учруулсан тий бас нэг том гэр бүлийг бий болгосон бас Монголын үрсийг олон болгоход нэг одоо охиноор том охиноор тус нэмэр оруулсан гэх. За сонсч байна манай багш чинь Монголын гэр бүлийг нэгээр нэмсэн байх шүү. Урлагийн гэр бүл би бас нэг сайхан охин би төрүүлж өгсөн шүү дээ. Тий. Тус нэмэр. Тий. Цагийг хамт тулсан
байсан үеийн найзууд минь насан туршаа нэг ангийнхаа зургаан татуулхан сэтгэл минь уймран догдож өгсөх өдрийн утшин нар минь хөлчин хонсон маргааш бидний хүнгийн бас баярын өдөр миний мэдх ангийнхан шинэ мэдэх найзуу. За сэтгүүлч найруулагч зурлагчийн анхны 4 жилийн ангийн оюутнууд болж бид нар 54-ээр нэг ангид орж исэн. Тэр үед золоо агш маань бид бүхний хувьд бол хизээний танил исэн. Одоо нийлдэгээр бол ТV стар байлаа. Тэгээд золоо агшига бид нарт хичээл орж ирсэн маш их баярлж ирсэн. Энэ багшгаа болох юмсан гэж бид нар мөрөөддөг байсан. Тэгээд 4 жил телевизийн уур чадвар ер нь сэтгүүл зүгж юу вэ гэдгийг заалгасан. Өнөөдөр ангийн маань 10 жилийн ой дээр багш маань хүрэлцэн ирсэн байгаад их баяртай байна. Мэдээж олон дурсамжууд байж таараа. Тэгээд багшийн хувьд бол олон шав нартай. Яг анхны 4 жилийн манай ангийнхны хувьд манай ангийнхныг бодоход танд ямар санагддаг вэ? За эхлээд юу вэ? 96 оны 7 сарын 25-наас эхлээд одоо энэ хичээл хийж ирсэн та анги байна шүү дээ, тийм ээ. Одоогийн бол радио телевизийн хэрэглэх газрын дарга нар байгаа тэр коридорын хэсгийг Адиа гэж зураач байсан. Бадрууган тэгээд дээр манай ерөнхий инженер оролцоод засвар хийж эхэлсэн байна. Тэгээд тэр засвар хийж их сарын хугацаанд сургууль ямар байх вэ? Сургуулийн хичээлийн хөтөлбөр ямар байх вэ? Ер нь ямар хичээл заавал хэцүүтэй юм гээд ууган Ленинградд төгсөж байх үед Ленинградын сургуулийн тухай би эрхүүд байсан тухайга Азия Москвад байсан тухайга бид нараас ярьдгүйсэн. Тэгээд их сайн мэрэгжлийн сургалттай сургууль байна байх гэж бид нар бас их ярьдаг гэсэн. Тэгээд хэн хэнийг бас багшаар өргөх вэ гэдэг. За инх жаргал байна. Киев төгссөн. Кино найруулагч анги төгссөн. Москвад тийм Киев төгссөн бас Баатар найруулагч нь одоо урлагийн гавь зүтгэлтэн театрын найруулагч тийм. Эренчин самбууга байна. Бадрууган аавын найз, Бадрууган захирал өөрөө найз гэдэг. Олон багшийн нэр бас бид нар ярьжсэн. Тэгээд гол ярьжсэн их сайн багш нараар бүрдүүлж хичээл заалах хэрэгтэй байна гэж бас ярьсан. Үнэхээр за шарвд орж байгаа байна тийм. Гэд ярих юм бол үнэхээр бас багш нарын бүрэлдэхүүний хувьд бол тэр 96 оны намар бол их сайн бүрдүүлж чадсан. Яг тэгэхээр нөгөө захирлын маань хүмүүс их хүндэтгдэг учраас Бадрууганыг олон сайн одоо чадвартай хүмүүсийг уруу татчих чадсан сургууль руу. Тэгээд л 96 оны намар анхны 2 жилээр эхлээл дараа нь 2000 оноос эхлээд манай сургууль өргөжөөд бас нэлээд тодорхой нийгэмд нэр хүнтэй болсон. Ингээд 4 жилийн одоо хэлсэлтэй бүрэн хэмжээний одоо хөтөлбөртэй ийм сургууль болсон. За 4 жилийн хөтөлбөртэй сургууль болоход бас бидний хувьд бэлтгэх юм их байсан. Яг л 4 жилийн хөтөлбөрийн нөгөө юугаа төлөвлөгөөгөө гаргана гэж ажил болно шүү дээ. Очоо 2 жилээр бол онлайн хичээл практик 1 жил гэдэг ингээ 2 жил болсон. Одоо чинь яах вэ гэхээр олон төрлийн хичээл орох юм байна. Бүр багш нарынхаа өргөжүүлэх юм байна гэд. За тэгээд л 4 жилтэй болоод элсэгчд олон болоод ирэхээр нөгөө телевиз дээр их үймүүлээд байна гэд. Тэгэхээр захирал бол давхар одоо юу гарч ирсэн асуудал. За сургуулийг юу яах вэ? Радио телевизийн одоогийн байгаа байрны 4 давхарт бол энэ олуулаа бужигнаад сандал ширээ зөөж нааш нөгөө дугуйтай сандалтай болцсон байна гэд. Тэгэл жарлан жавхаа бохирдуулаад байна. Монтажтай байхад тэгээд л тухайн үрдэн л одоо бад ууган өөрөө их сайн нэр хүндтэй хүмүүс хүндэлдэг байсан учраас асуудлуудыг шийдэл явуулсан. Би бол миний 3 дахь анги шүү дээ тийм ээ. 2000 оноос эхлээд 2004 хүртэл
Тэгээд би нэг програмын хилцэд байдаг болохоор намайг нэг байнга нэг нэвтрүүлэг төлөлтийн албаны ажил их. Тэгээд завсар нь одоо хичээлээ тасалдуулахгүй заана гэдэг ажлаа зохицуулах тийм шинэ нөхцөл байдал бий болсон. Тэгээд би бол өглөөний хичээлийн цагийг аваад л өглөө их эрт хичээлээ эхлүүлээд үргэлжлүүлээд ажиллаа явуулах. Тэгээд бүр шөнө ороо болтол явуулах гэл. Тэгээд анхны 4 жилийг л одоо би яаж барандаа л гэж бодсон. Тэгээд бужигнаал телевизийн ажил, сургууль хоёроо бол аль алийг нөрхтүүлгүйгээр тэгээд юу яасан? Энэ ангиа бол төгссөн. Тэгээд бид нэр юу яасан? Дараа нь шинэ байр руу нүүж орсон шүү дээ, тийм ээ. Тэгээд тэнд бол харьцангуй хичээлийн байр савны хувьд бол өөр болоод ирсэн. Тэгээд практик ажил бол хийх боломжууд их гарч ирсэн. Тэгээд энд нь бас их баяртай. Бид нар ч юм үздэг байлаа. Камераар зураг авч бас юу яадаг гэсэн дасгалын ажлууд хийдэг гэсэн. Хуучин байранд бол тийм боломж бол байгаагүй шүү дээ. Тэгэл цаг хугацаа бол маш их амархан өнгөрч байна. 10 жил гэхэд чинь одоо захирал хүртэл өөрөө ингэ тэнгэр талын явцсан. Олон хүн бас тийм байна. Адилхан сургууль маань өнөөдөр манай энэ соёл урлагийн харьяа сургуулиудын хамгийн толгой зөх тийм сайн сургууль бас байна. Энэ явцад бас энэ телевизжих үйл манад маш их эрчимтэй өрнөд 2005 он гэхэд бол Улаанбаатар очоод хичнээн телевизтэй болсон юм. Ингээд тэр үед Улаанбаатар телевиз, үндэсний телевиз 25, Игэл телевиз байсан үед боловсон хүчний хувьд бол яг энэ телевизүүднөр дахиад хүн авахгүй бол сурагчд маань яах вэ гэж бас багш нарыг зовоод байсан тийм. Тэрнээс хойш энэ олон телевиз бий болоод ирэнгүүт манай сургууль төгсөж байгаа оюутнууд маань тухайн телевизийн одоо гол баг нь болоод энэ телевизүүдийг авч явж байна. Тэр нь бол их сайхан. За манай ангиас одоо чи байна, Нандаа байна. Бас бид нартай адилхан ингээд бүх үзэгч таньдаг болсон. Тэгээд телевизийн уран бүтээлийн бас их том шагналууд авсан ийм амжилт байгаа болохоор бид нар өнгөрсөн 10 жилийг та нарын хувьд бол үр бүтээлтэй өнгөрүүлсэн багш нар их баяртай байгаа. Сургууль өөрөө одоо ингээд 15 жил яваад тэмдэглэж байна. 15 жилийн хугацаанд Монгол дахь энэ телевизийн явцын үндсэн суур боловсон хүчнийг бол бий болгож чадсан. Энэ нь бол бас Монголын телевизийн урлаг гэж байгаа бол энэ 40 жилийн хугацаанд энэ практик онолыг сүлжиж байж Монголын телевизийг бий болгосон хүмүүс багшилсан болохоор энэ бас цаана үргэлжилттэй их сайн юм. Тэгээ манай телевизийн нэвтрүүлгүүд бол үнэхээр юу юм бэлээ. Мэргэжлийн төвшөнд бол сайн. За телевизэд ажиллахаас гадна продакшн болоод гараа авчихсан маш олон оюутнууд, маш олон шавнар маань байгаа. Тэдний уран сайхны кино, баримтат бүтээлүүд, видео клипүүд энэ төр бол үнэхээр урлагийн бас нэлээд сайн төвшөнд бас хийж байгаа. Баяртай байдаг. Тэгэл үнэхээр мэргэжлийн сургууль байж чадсан, мэргэжлүүдийг төгсөж чадсан байна гэдэг нь бол жил эрт тутам, алхам тутамд бол биднэрт харагдаж байгаа баяртай байдаг. Тэгэлгүй яг ер нь Монголын телевизүүдэд радио телевизэн дээд сургууль төгсөөгүй нэг ч баг ажилтан тий байхгүй да аль сургууль төгссөн радио телевизэн дээд сургуулийн зураглаач эсвэл найруулагч эсвэл сэтгүүлч анги төгссөн байдаг тий их гоё л да. Ер нь ингээд мэргэжлийн уран бүтээлчтэй ажиллах нэг өөрөх дан оюутнуудад ингээ хичээл заахад их өөр ялангуяа бид нар манай ангийнхан бол ихэнх дөнгөж сурагчийн ширээнээс орчихсон жоох хүмүүссэн тэр үед ингээд бид нарыг хараад танд ямар сэтгэл төрдөг гэсэн за эднэрад яанда юу сурандаа л гэж боддог байсан. Гайгүй харьцангуй нөгөө өөрсдөө шалгалт өгөөд бас тэмүүлэлтэй энэ мэргэжлийг сонгоод ирж байгаа хүмүүс учраас бас өөр шүү дээ тийм ээ. Зүгээр хүн болгоны онцлогийг нь олж харах хэрэгтэй байсан. За энэ хүүхдтэй ийм чиглэлтэй байж болох юм. За энэ оюутан маань энэнд нь анхаарал зөвлүүлэх зүгээр юм байна гэд. Ялангуяа энэ би заримд нь хэлдэг шүү дээ тий. За чи нэг ийм чиглэлийн ном уншаад байвал чамд хэрэгтэй юм а. Чи ийм чиглэлийн цуглуулад байвал их хэрэгтэй юм гэдсэн. Цаашдаа одоо ангийнх оюутнуудын өөрөх нь тийм сонирхол тийм байглаас одоо зайсан тэр араншин төлөв байдал энтерт нь тохируулж юмыг хөгжүүлж явуулъя л гэж бид нар их боддог гэсэн. Тэгээ үнэхээр микрофон бариа сурвалжлага хийхгүй ч гэсэн манай сургууль төгсөөд их сайн төлөвлөдөг, сайн хяндаг, сайн редактороос төлж болно шүү дээ тийм ээ. Ерөөсөө зогсоо зайгүй Google юм болоод ирээд идэх сайн сурвалжлагч бас дүрж болно шүү дээ тийм ээ. Их алиа хошин тэгээд юмны дон живийг их сайн болдог тийм уран сайхны сэтгэлгээтэй бас редактор сэтгүүлч байж болно. Тэгэхээр ийм олон янзын онцлог байгаа учраас бас яг нэг хэвээр хичээл зааж болохгүй хүн болгонд бас тохирсон юуг нь олох хэрэгтэй байна гэж би тэр юуг бол энэ 4 жилийн сургалтын дээр бол нэлээд
бодож анхаарч эхэлсэн л дээ. Тэгээс болохоор л санагдчихсан тийм. 10 жилийн өмнөх түмээ өнөөдөр 2014 оны 5 сарын 30-ны өдрийн яг энэ таарт нь ялуулсан түмээ хоёрын ялгаа юу вэ? За ялгаа гэхээр миний хувьд бол нэг хайхтар ялгаа гэж харахгүй байна. Яг хөө зүгээр цаг хугацааны хувьд манус бид нэр те 10 жилийн өмнө ямар хүүхдүүд байсан бэлээ, хүм хэн байсан бэлээ. 10 жилийн дараа бид нэр хэн болцсон байна. 10 жилийн өмнө бол дөнгөж оюутны ширээний араас босчоод тэ хаана ажиллах уу? Ямар ч байсан бид нар бол тухайн салбартаа хэвлэл мэдээллийнхаа салбарт ажиллана гэсэн тийм эрмэн хүсэл зорилготой эрмэлзэлтэй байсан хүүхдүүд өнөөдөр 10 жилийн дараа харахад бол манай хамт олон бол тодорхой хэмжээнд салбартаа ажиллаад за амжилт бүтээл гаргасан за салбартаа ажиллахгүй ч гэсэнтэй хувийн хөвшил өөр бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэндээ бас яг тухай ажиллаж байгаа ажлынхаа мест байр суурин дээр бас тодорхой хэмжээнд амжилт гаргацсан ийм болсон байна. Тэгэхээр бол цаг хугацааны хувьд жоохон орчноос биш өөр бусдаар бол бидний сэтгэл зүрх сэтгэл оюун бол 10 жилийн өмнө ч гэж хэлэхгүй 14 жилийн өмнө хэн байсан яг тэр сэтгэлгээ тэр сэтгэл зүрх өнөөдөр бүгдээрээ оршин тогтнож сэтгэл хөдлөж огшоод бас жоохон уйлмаарч маягтай гэхдээ арай ойлгохгүй хичээнэ. За нэг уйлчаач тий. За нэг сайхан уйлчих. Тэгэх юм бол авчи. За уйлхаа болида. Нарган байл да. Одоо ингээд 2004 онд бид нэр хонхны өрөө тэмдэглээд салхинд яг ингээд гараад бөөндөө дуулаад тухуу идгүүрхэн баярлаад цингээд өнгөрчихсэн. 10 жилийн дараа яг энэ өдөр уулзаад ингэж яхад огшил байлгүй яах вэ? Айгуу догтлолцсон. Хамгийн түрүүнд даваа багш бид гурав 9 цаг 55 минут гэхэд Сүхбаатарын талбай дээр бэлэн байсан шүү. Байсан. Ягаа Сүхбаатарын талбай гэж онцолж яах гэхээр Сүхбаатарын талбай байсан, Сүхбаатарын талбай байх ч ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаар ягаад гэхээр бүр догтлолцсон. Өглөө 6 цаг 30 минут гэхдээ сэрчээл, дэглзээл, босч ирэл, хувц мувцаа бэлдээл, гутал мутлаа тослоод арчаал, тэ. Ер нь хамт олонтойгоо уулзсан яг зүгээр ингээд өмнө нь бол тэ тодорхой хугацаанд ингээд нэг хэсэг бүлгэрээ уулзаад наан цаана болж исэн. Гэвч өнөөдрийн энэ уулзалт бол урд өмнгийн тэ одоо жишээлбэл 4 сарын 7-8-нд уулзсан уулзалт. За тодорхой тэ өмнөх уулзалтууд тэ энэ уулзалтуудаас илүү онцлогтой уулзалт энэ удаагийн уулзалт байлаа. Яагаад гэвэл бид нар энэ сургуулийг төгссөн энэ мэргэжлийг эзэмшиж гарсан тэ энэс хойш 10 жил гэдэг чинь нэг талаа бодоход их богинохон хугацаа. Нөгөө талаасаа ингээд харах дээр бас маш их урт хугацаа. 10 жилийн хооронд хүний амьдрал олон юм тохиолдож байна. Хүүхдтэй болж байна, хэн нэгтэй болж байна. За тухайн салбартаа ажиллаж байгаа байгууллагатаа ажиллаад тэ тодорхой хэмжээний хэмжээнд амжилт бүтээлийг гаргасан гэд ингээд энэ бүгдийг тооцоод бодоод харахад бол 10 жил гэдэг бол маш урт хугацаа. За өөр тэгээ нэмэт хэлэхэд ер нь энэ уулзалтанд ирээгүй эрхийг хүсэж байсан ч ямар нэгэн шалтгаанаар ирээгүй байгаа андуудтай ангийн хамт олонтой бүгдээрэнд нь хайртай шүү. Бид нэр гоё хамт олон байсан байхч болно. Магадгүй 50 жилийн дараа бид нар уулзаад суухад эмээ өвөнөр болцсон ч гэсэн ангийн хүүхэд манай ангийн хүүхэд шүү гэж ингээд уулзах энэ уулзалт энэ акшн гэдэг чинь бодвол эргээд олдохооргүй. Тэгээд дурсахад маш гайхамшигтай үе байлаа. Оюутан зөвхөн жил гэдэг бол гайхамшигтай. Энийг одоо үгээр хэлэхэд багдчих. За баяраа сайхан бэлтгэлээ. За баярлалаа. Амжилт хүсье. За амжилт хүсье. Хандаа. Би чантай уулзаагүй яг үнэ хэлэхэд
сая 4 сарын 8-нд уулзсан тий. Уулзсан. Тэрнээс өмнө баг уулзаагүй баг 8-9 жил баг болсон шүү. Болсон. Тий. Юу хийж вэ? Энэ хугацаанд. Амьдралаа төгнүүлэх гээл эрдэм ном сураал явж байлаа да. Солонгост нэг хэсэг байсан тий. Тийм. Тэнд хэлний бэлтгэл сууж байгаа. Тэгээ дараа нь магистрт байж байгаа. Яг харамсалтай төгсөөг үлдээ дундаас нь хаяад төрөд ирсэн. Яаж байгаа. За шалтгаан байгаа тагцаа. Тэр яг одоо өнөөдөр 10 жилийн дараа төгссөнөөс хойш ангийнхантайгаа уулзж байна. Сэтгэлгээд нэг асуумааргүй байна. Зүгээр хэлэх үг байна уу? Ангийнхантай зориулаад. Юу гэж хэлмээр вэ? Өнөөдөр ингээл уулзаал за өглөө ингээд бид нэр Сүхбаатарын талбай дээр уулзаад таарад тий. Тэгээд автобусанд суугаад наашаа яваад за бяцхан саадтай уучраад машин маань баг зэрэг гівдрэл гарсан. За тэрийгээ даваад өнөөдөр ирээд тоолонд ороод ингээд гол горхийн иргэн дээр суугаад ингээд байж хахад чамд юу нэг ангийнхандаа би нэг ийм юм хэлчихсэн. Яасан ч одоо юу гэдэг мэдээж гоё юм бэ, сайхан юм бэ гэдэг үг бол байх ба. Нэг юм сэтгэлийн үг байна. Тэглгүй ах уу. Одоо эргээд харахад 10 жил гэдэг хугацаа айгу урт юм шиг хэрнээ маш богино хугацаа байна л да. Тэг ингээ ангийнхныг харахад айгу бахархаж байна л да. Бүгдөө ингээл өөрийн гэсэн ажил төрөлтэй, гэр бүлтэй маш сайхан тий. Тэгээд яг уу эргээд ингээ харахад надад нэг ганц харамсдаг зүйл гэдэг юм аа. Тэр маань юу вэ гэхээр ангийн хамт олонтойгоо илүү дотн байж чадаагүй юм уу да гэж бодсон юм л да. Ингээл байж хаад бүгдөө дурсамж ярьж юм л да. Тэгэхэд ингээ надад оюутан ахын дурсамж гэдэг зүйл айгу богинохон айгу тийм юм шиг санагдаж байна. Гинт өнгөрөөл ингээл явцсан юм шиг. Гинт өнгөрсөн юм шиг ч юм уу тэгэж санагдчихэв л да. Өдөр Эрдэнэ баяр Дэмтгч хоёртоо маш их баярлалаа. Ингээ маш илтгэх зүтгэлтэй те. Ер нь бол энэ хоёр хүмүүгээр бол өнөөдрийн арга хэмжээг бол төсөөлөшгүй байлаа. Тэгэхээр би нэг зүйл асуумаар байна. За чи бол сургуулаа төгсөөд гадаадад хэсэг хугацаанд байсан. Бага хугацаа биш, бас их хугацаа биш байсан. Их нутагтаа ирээд ангийнхантайгаа 10 жилийн дараа төгссөн найзуудтайгаа уулзаад ингээд байж байгаа. Гэтэл 4 жил сурцсан тухайн үед чамтай тэр үед хамт ингээд бараг шахуу ингээд гадагшаагаараа явцсан андууд байгаа. Найз нар байгаа. Өнөөдөр тэр найз нартай зориулаад хэлвэл бас. Мэдээж гадаадд байсан хүн чинь нөгөө нэг юм зовлон нэг юм шаналл байгаа штэ. Бас нэг юм өгүүлэх штэ. Харамсал. За тийм бишэлгүй дээ. Харамсал юм байгаа те. Ингээд Монголдо ирээд нэг гоё ажиллах юмсан. Би хэрвээ байсан бол хэвлэл мэдээл би ингэж ажиллах байсан гэд. Би ер нь бол ингэж бодсон л да. Би гадаад явлаа гэд ч юм уу ингээд харамсах ч юм уу надад тийм юм байгаагүй тий. Ягаад тэгэхээр би өөрөө хүсээ тэмүүлээд өөрийгөө хөгжүүлэе гэж явсан болохоор тий. Тэгээ яг хуу гадаадд байгаа ангийнхаа хамт олон тий бүгдэнд нь хайртай шүү тий. Өнөөдөр ирч чадаагүй ч гэсэн бид бүхэн та бүхэнтэй ингээд сэтгэл зүрхээрээ цуг байгаа шүү гэж хэлмээр байна. Гадаадд байсан Эрдэнэнд мэдчилж байна гэж. За сайхан баярлалаа. Өнөөдрийн ангийн хамт олонтныхоо баярт бас сэтгэл гаргаад ирсэнд баярлалаа. Чамч гэсэн маш их баярлалаа. Юу айгуу халуун дотн гоё ярилцлага хийсэнд анхны бөгөөд эцэг ч яж магадгүй. Эцэг биш. Магадгүй чи бол сэтгүүлч мэрэгжилтэй. Бид нэр би бас сэтгүүлч мэрэгжилтэй. Бид нар бүгд сэтгүүлч нар тий. Тийм болохоор би бол юу гэж хэлэх гээд байна гэхээр манай ангийн хамт олон хэвлэл мэдээллийн салбарт гараад дөргөөсөн одоо нийгмийг уриалсан, төвчөө нуусан ийм нэвтрүүлэг нийтлэл бүх талаараа хийгээсэй гэдэг хүссэн. Ирмэлзэл байдаг учраас хэвлэл мэдээлэлд орж ажиллаарай. Найз нар нь туслана. Хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа найз нар нь бүгд туслана. Тийм болохоор орж ажиллая гэд хүсээд сонирхоод бүх цаг заваа гаргаад ирүүл туслана. Баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. Бигээс бид тэгээд за бигээд нэвтрүүлэг бол 25-ын бас брэнд нэвтрүүлэг. Ер нь бол брэнд нэвтрүүлгийг өөрөө ингээд өөрийн болгоод өөрөө авч яваад ингэ гэдэг бол хийх хэрэгтэй баг. Ер нь ангийнхантаа хэлэхэд бас хүн болгон өөр сэтгүүлч мэрэгжилтэй бол тэр хүнд ямар нэг сэдв явж байгаа. Тэ санаа сэдв явж байгаа. Тэгэхээр
ангийнхантай хамтаад хэлэхэд яг юу гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийг яаж хийх вэ? Би бол ингэж боддог. Нэвтрүүлэг болохоор маш олон төрлийн жанр тий. Ингээд нэвтрүүлэг байж болно тий. Тэгээ одоо манай нандин хийж одоо гоё шоу тий. Шоу зингээ нэвтрүүлэг хэлбэрээр. Миний жишээ хийж нэвтрүүлгүүд бол сэдвгээл яхав сэдв үндсэн асуудал үндсэн нэвтрүүлгүүд байсан. За мэдээж хөрөг нэвтрүүлгүүд байж болно. Хүн яг өөрийнхөө жанрыг л олох хэрэгтэй юм байлээ. За би бол яг энэ зингээ нэвтрүүлэг гоё яваа явчихна. Энэ бол миний сонирхдаг сэдв. Эсвэл би эдийн засгийн нийгмийн нэвтрүүлэг хийнэ гэдэг ч юм уу тий. Ер нь нэвтрүүлэг хийнэ гэдэг бол яг юу шүү дээ. Миний бодлоор хоол ихтэй адилхан тий. Яг гоё ингээд хинийн ярилах уу, ямар аль хэсэгт нь текст хийх үү тий. Аль хэсэгт нь гоё дүрслэхүү бичих үү. Тэгээд ер нь яг гоё хоол нь таарад нэг гоё амттай болно шүү дээ. Яг за энэ яг л ингээ болчлоо даа гэл 10 минут авах 20 минут авах. Тэгээд сэтгэл ингээ ханчхаар амттай хоол шиг гоё болчдөг байхгүй. Тэгэл яг янз бүрийн нэвтрүүлэг хийсэн л дээ. Би бол талс тэгээд уран сайхны нэвтрүүлэг хийжсэн, урлагийн за би гээд хөрөг нэвтрүүлэг хийжсэн, сэдвгээд асуудал хийсэн нэвтрүүлэг хийжсэн. За мөн тэгэл нэгдсэн үндэсний байгууллагын мянганы сарилтын сангийн дэлхийн зөнгийн гэх мэт ер нь олон юм захиалгат нэвтрүүлгүүд байгууллагууд нэвтрүүлгүүд хийжсэн, уул уурхай нэвтрүүлгүүд хийжсэн. Яг сэтгүүлч болсноор миний хувьд бол их азтай гэж боддог. Яг бол би хараа нэгтлэн бодох юм уу багш байсан бол нэг өрөөнд суугаад 40 жил болно тий. Сэтгүүлч болсныхаа ачаар би одоо Монгол орны 21 аймгийн 17 орн би аялцсан байгаа байхгүй. 17 аймгийн 60 70 тусмаар ингээд явчихсан байгаа. Энэ бүхэн мэдээж телевизийн тий сэтгүүлч басны юм л ач хараа их олон хүмүүстэй өнөөдөр би ерөнхийлөгчөөс яриа авч үзчихсэн, шорондын алуурчнаас яриа авч үзчихсэн. Энэ бол нийгмийн янз бүрийн ажил мэргэжлийн янз бүрийн насны хүмүүсээс ингээд ярилцлага аваад ажил амьдралтай танилцаад үйлчлэлийн сонсоод ингээд явж байгаа. Энэ бол нэг талаар бахархал. Энэ бол би ийм гоё ажилтаа те ийм гоё мэргэжилтэй учраас өнөөдөр би ийм олон сайхан хүмүүстэй танилцж байна. Ийм олон газруудаар явж байна. Орос руу те Хятад руу, Америк руу явж байгаа. Энэ бүхэн чинь дандаа л нөгөө телевизийн сэтгүүлч басны юм л буян телевизийн буян. Телевизийн буян тийм учраас сэтгүүлч гэдэг. Яг би сарны сэтгүүлч байсан ч гэсэн явж болно. Их олон сайхан газруудаар явж олон сайхан хүмүүстэй уулзаж өглөө бүр өөр байдаг учраас сэтгүүлч яаж аягүй гоё байхгүй. Хэрвээ би багш байсан бол өнөөдөр таньдаг хэдэн хүмүүстэйгээ уулзсан. Ягтлан байсан бол таньдаг хэдэн хүмүүстэйгээ уулзсан. Гэтэл би маргааш хинтээ уулзаж ярилцлага авах нь мэддэхгүй, тодорхойгүй ажил дээр очдог. Тэгэхээр таашгүй учраас сэтгүүлч гэдэг ажил нэгжил маань үнэхээр гоё. Тэгээд би эндээ баярлалтай юм багасаа хүсэж мөрөөдсөн миний сонирхолтой ажил байсан. Тийм учраас ингээд сэтгэл дандаа ингээд за сэтгүүлч болох юмсан гэж боддог байсан. Тэгээд би огт өөр ажил хийжсэн ч гэсэн за сэтгүүлч болох гэсаар байгаа л 25 6 хүрсэн ч гэсэн сургуульд ороод ингээд болчихж байгаа байхгүй. За 25 6 хүрчээд анги хамт олонтой болоо тэгээ шинэ мэргэжил сонгоод тэрэндээ дууралж сонирхоод өдөө өдөртөөс ажилтаа ажиллаж байгаа. Баяр үргээ ангийнх чинь хамт олноос хайлч хүндтгэж явдаг. Мэдээж телевизээр эфирээр нэвтрүүлэн харахаар за яаж хийжсэн бол ямар санаа дэвшүүлсэн бол за энэ дээр нь алдчихиж тэгээд ингээд санаа оноогоо магадгүй хэлчих яасан баг. Амжилт хүсье. За тэгэл байхаа мэдээж энэ олон сайхан мэдээж өрнөжсөн буу тий хишгэ багш маань, гүнсэн багш маань, зовж байгаа багш маань, амталмаа багш маань, ганц цэг багш маань гэдэг олон сайхан алдартай базарвайн багш маань гэдэг олон сайхан хүмүүсээс эрдэм ном заалгаж ирсэн. Тэр мэдээж номын дуу бол надад хүрчихсэн байгаа. Бас тэгээд ажил амьдралаа залгуулсан 25 он сургалтынстай маш баярлагдав. 10-аад жил ингээ ажиллажсэн байна. Энэ 10-аад жилийн дараа нодлон гэхэд би 2013 оны Монгол Улсын шилдэг сэтгүүлч болсон. Энэ миний хувьд бол амьдрал ерөөсөө үнэхээр гайхалтай юм байсан. Яг би эзэж би Монгол Улсын шилдэг сэтгүүлч болно гэж бодоагүй. Тэгээд миний материал явсан чинь сэтгүүлчний сервис нэг өдөр дуудаад тэгээд Монгол Улсын шилдэг сэтгүүлч болж ийн гэж гар толгой би баярлж байсан. Ийм сайхан сургууль өгсөд ийм сайхан багш нараа заалгуудаа тэгээд ийм сайхан ажил амьдралаа залгуулаад телевизэн сэтгүүлч болоод ингээд 14 жилийн дараа ийм сайхан шагналыг авч авсан. Энэ бол Монгол Улсын шилдэг сэтгүүлч гэдэг бол бас сэтгүүлч болгонд олдох хөв зүй биш. Тэгэхээр манай ангийнхны хувьд бол хамгийн анхны юм тий. Тэгээд миний араас олон сайхан Монгол Улсын шилдэг сэтгүүлчид төв байх гэж бодож байна. Тэгээд бүгдийг нь ажил амьдралын сайн сайхан гэсэн эрүүлийн хадшилтай байгаараа бүгдээрээ шилдэг байгаараа ер нь шилдэг гэдэг бол ажилч хөдөлмөрч тий. Хичээнгүй хүний л олдож байгаа шагнал тий. Тийм л урам юм шүү. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. 15 жилийн дараа дахиад уулзцгаая. За одоо ангийнхандаа ирсэн улсуудаа маш их баярлалаа. Ирж амжаагүй улсуудаа тэгээд дараа 15 жил юм уу 20 жил юм уу 25 жил юм заавал ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ирээгүй өчнөө найз нар байгаа нөхдүүд байгаа. Магадгүй гадаадад амьдарч байгаа хүмүүс байгаа. Бүр нэг атаархлын төрүүлээд одоо юу гэдгийг нөгөө нэг юм Азгайг нь хөдлөсөн үг хэлвэл. Гэхдээ яг тэд нар ч манай ангийнхан ч яг тэ ингээд
тус тусынхаа амьдралыг ингээл хөөгөл явж байгаа шүү дээ. Тэгээд ирж чадаагүй улсууд нь яг боломж болцоо нь олдоогүй юм байгаа. Заавал гэхдээ ирээрээ ангийнхан хамт олон гэдэг чинь айгүй чухал те. Хизээ нэгэн цагт одоо ингээд дурсах юмтай хийжсэн бүтээснээ ярилцаад ингээд байж байгаа гэдэг бол айгүй сайхан. Тийм учраас заавал ирээрэй л гэж хэлмээр дараа. Тэгэхээр би чамаас ягаад саяны энэ асуултыг ингээд бусад ирээгүй хүмүүсийг уриалаад байна гэхээр тэднийг нэг дараагийн жилүүд бид нар уулзсан. Тийм болохоор тэр хүмүүс ирээсээ магадгүй хүний амьдрал бас нэг тийм ахархан штэ. Хүнд юуш тохиолдож магадгүй. Өнөөдөр уулзсан хоёр найз маргааш уулзахгүй, хизээч уулзахгүй байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор энэ цаг мөчийг битээ алдаасаа гэдэг үгнээс үг одоо хэлүүлэх гээл чамаасаа асуулаа л да. Жилэхгүй нөө. Гисэн. Одоо ангийнхнаас амар ингэ нэг мэрэгчлээсээ өөр ажиллаар ажилтсан болохоор айгүй хэцүү шүү. Амар ярилцсан үгсэн чи амар сонир санагдаад байгаа байхгүй. Өмнө нь ярьсан өгжсэн үү? Авжсэн үү? 10 жилдээ нэг өгсөн шүү дээ. Тэгээд болохгүй өгсөн. Тэгээд болохгүй юм яриа дараад нь ууг нь их гимссэн л дээ. Багшийн тухай. Одоо манай багшийн тухай ярив. Манай багш сайхан хүн. Өнөөдөр ямар ч хэлсэн сэтгэл зүрхээ зориулаад 10 гаруй хүн өнөөдөр хүрэлцэн ирлээ. Хүрэлцэн ирсэн бүх найз нартаа баярлалаа гэж хэлэх байна. 10 жилийн уулзалт гэдэг бол зүгээр нэг би бол жижиг баяр гэж бодохгүй байна. Энэ бол бидний хувьд том баяр. Тэгээд нөгөөтэйгөр манай ангид уламжлалт болсон зүйл байдаг. Энэ юу вэ гэхээр бид нэр 3 сард жил болгоно 3 сард уулздаг. Бас жил болгоны 9 юм уу 10 сард уулздаг. Ингээд хавар намартаа дандаа уулздаг. Тэр уулзалт болон хүрэлцэн ирдэг найз нартаа үнэхээр их баярлалаа. Та нарыгаа харах болгонд надад нэг ийм зүйл бологддог байхгүй. Одоо бид нэр ингээ ажил албатай байна тий. Ажил албанд дарга цэрэгч гэдэг ч юм уу ингээ ялгаа их байдаг байхгүй. Гэтэл бид нарт хинэн дарга байна уу? Хинэн цэрэг байна уу? Хинэн тий хэцүү байна уу? Тэр хамаагүй зүгээр л бид нарт чин сэтгэлийн найзууд, чин сэтгэлийн зүйлс байдаг болохоор үнэхээр та нартай уулзахад аз жаргалтай байдгийг шүү. Маш их аз жаргалыг мэдэрдгийг шүү. Тэгээ одоо чинь гадаадд байгаа найз нарыгаа Монгол ирээд бид нартайгаа уулзаарай. Цаг заваа зарцуулаарай. Бид нар чинь тэгээ та бүхнийгээ ингээд халуун дулаан сэтгэлээр ухтаан авна шүү л гэдгийг хэлмээр байна. За баярлалаа сайхан баярлалаа. За баярлалаа. За. Байна. Энэ аттай энэ шахаад ирсэн. Их багчраа татаарай. Ямар асуултаа их асуултаа өгч. Асуулт авах юм байх. Төрийн хаатны ажил биш наах гэж. Ой хүрээдэр даваа зургийг авъя хүрээдэр. Юу хараа тэр байж байна. Багшаа даашаа хараа багшаа. Багшаа бүгдийг. Йой. Энэ өстэй. Ийм байх. Ингэ жараагүй штэ. Энэ даваа явуулсан дараа тэнцнэ. Йоо, юу дэнэ чадахгүй. Наадха цаашаа өөрөө. Одоо бүгдийг бод. Оёгааг бодох дутуух шиг байна. Оёгааг дутуугаач нөө даваа юм хөдлөж. Яагаад багшиг харалтай. Ийм шүү. Тэвч. Йоо. Наа хоёул ярьчих. Наа. Уус юмдаа гараа тий. Ийм шүү. За. Хөш юм байгаагүй ах шүү. За. За авсгаатцсан. Дэлгүүр арайч нэл олчихсангүй. Даваа наваг гүцэхгүй л хамгийн гол. Юу сүүлд ирлээ. Тэгээд дөрөв бас асуусан шүү дээ. Сүүлд ирлээ энэ төр гээд баахан сэтгэлгээд. Одоо сэтгэл асахгүй. Одоо ажил яадаг. Тэгээ болж шүү дээ. Битэд баярлалаа. Асуултаа бэлтжээрэй гэдэг байгаа шүү дээ. За тэр яг баяна. Одоо 10 жил өнгөрцөн байна. Тэгээд ер нь ангийнхантаа бас хандаад хэлэхэд сэтгүүлч чээр ажиллах ямар байна?
ажиллаагүй олон манай ангийн хүмүүс байгаа. Яг хөө амьдралын шаардлагаар ажиллаагүй алийг тэрэх үү те. А гэхдээ тэд нар бол дор хүсэл шунал байгаа ажиллах гэсэн. Шунлын бадраахад хэлвэл. Би зүгээр ерөөхдөө ингэж боддог юм л да. Сэтгүүлчээр би сургууль төгсөөл ММА-гийн талаар анх орсон тийм ээ. Гэтэ ММА-гийн талаар тэр үед орно гэдэг бол ер нь бол маш том шалгуур шүү дээ. Тийм ээ. Ялангуяа бидний үеийн дөнгөж оюутны ширээнээс бас суугдаг авна гэдэг бол маш том шалгуур. Гэтэ яг тэр шалгуурыг бид нэр мэрийгээ чармайгаад хичээгээд даваад тэгээд тэнд албан ёсны сурвалжлагчаар ажиллаж байсанд би бас бахархдаг юм. Тэгээд тэрнээс хойш бас олон жил өнгөрчээ, тийм ээ. Багагүй хугацаа өнгөрсөн байна. Монголын одоо тийм ээ мэдээллийн одоо агентлагт те ер нь бас нэг тодорхой хэмжээний бас байр суурь олчжээ. Би бол өнөөдөр хүртэл би сэтгүүлч болсон гэж өөртөө бол би хэлдэггүй. Би анч хэлэхгүй л дээ. Би сэтгүүлч болоогүй боловсроод явж байна. Би бол бүр эд шатандаа явж байгаа гэж бодож байгаа юм. Энэ үедээ би хичээх ёстой гэж боддгийг. Тэгээд түрүүн өөрөө хэллээ л дээ тийм ээ. Сэтгүүлч мэрэгчлэр хамт төгсөөд өнөөдрийг хүртэл сэтгүүлчээр ажиллаж чадаагүй яг уу тэр боломж нь бас тухайн үедээ олдоогүй ч юм уу тийм ээ. Эсвэл бол яг үү зүгээр яг уу мэрэгчлэрээ ингээд төгсчөөл тэгэл бизнесийн салбар руу эсвэл шал өөр мэрэгжлийн ажил хийгээд явж байгаа өчнөө найз нөхдүүд амдууд маань байна. Тэд нартай бас би нэг л үг хэлмээр байна. Зүгээр би бол ингэж боддгийн юм аа. Би 7 хоног гэртээ хөвтгтэй. Амралтаа авчаач тий бүр. Амралтаа авчаад ингээд нэг гэртээ юм өсгөөд айл нэг хөдөө орон нутгт ч юм уу гадаа ингээд амраад амарж байгаа хугацаанд ямар нэгэн байдлаар зураг телевиз үзэн штэ тий. Тэгэл мэдээ үзэхлээр би бүр нэг энэ юм салбараас гарцсан юм шиг санагдаад байдаг байхгүй надад. Юм хоосоо эргээд. Бүр нэг хоосоо эргээд энэ үг чинь мэдээгээ явуудахад би энэ үгснээгээ хоол эргүүлээд идээд амраа яваад байгаа юм би ер нь юу хийсэнтэй гавьяа явуулсантай амраад байгаа юм би. Тэгтлээ байж тээ энэ телевиз намайг татчихжээ. Тэгэхээр энэ мэрэгжил байж тээ нэг ингээд татаад авцсан хүнийгээ бол үнэхээр буцааж тавьдгүй. Энд орсон хүмүүс нь өөрөө буцаад гарах сонирхолгүй болчдөг нэг юм бас нэг юм муу талтай шүү. Чи бид хоёр ММА гэнтлагт авж байгаад хоёулаа нэг тэнэг шалтгаанаар хоёулаа ажиллаа хаяа гараа яваагүй юу? Би тэрэнд тэгтээ нэг харамсдаггүй шүү дээ гэж нь бол. Игэл телевизэд орхоо хэлэхгүйгээр Игэл телевизийн мэдээний албанд орхоо хэлэхгүйгээр хоёулаа эрдэнэ болгон энэ ярилцлага авж байгаа залуу их хоёр өргөдлөчээд. За бид хоёр ММА гэнтлагаас бүгдүүдийн ММА гэнтлагийг хоёр бацаан хаяа гараа явж байгаа ш. Энэ бол том үйл явдал болсон шүү. Тийм тэгээд Игэл телевизэд орохгүй гэдгийг орж байгаа гэдгээ мэддэхгүй тулд өргөдлөчж байгаа. Маш хуурамч өргөдлөч. Гадаад сурнаа. Өнгөрсөн 10 жилийн хамгийн том тэнэглэл гэж. За тэгээд за амжилт хүсье. Өнөөдрийн 10 жилийн он арга хэмжээнд оролцоод сайхан агаарт гараад анги хамт олонтойгоо баярлж хагаад баяр хүргэе. Сайхан баярлалаа. За нэг нэмээ хэлж гоо. За тийм. Сэтгүүлчээ хэлгүй би нэр үннийг хэлэхэд яг одоо яг юу болчих. Сэтгүүлчээч биш л дээ. Яг одоо энэ телевизийн салбарт одоо энэ мэдээнийхээ чиглэлээр тийм ажилгаа одоо 2 жил болчихжээ. Би одоо бас нэг төрийн албаа агч болчихжээ. Нийслэлийн хүчин харилцааны газрын хэвлэл мэдээллийн албыг хариуцаад бас багагүй хугацааг өнгөрөөдөө тийм. Тэгээ энэ хугацаанд нэр буцаад телевиз маш их санддаг юм аа. Тэгээд энэ салбарт ажиллаж байсан сэтгүүлч хүн гэдэг чинь маш нэр хүндтэй. Хамгийн гол нь тэр нэр хүндийг л авч явах нь гол нь байдаг юм. Бид нар чинь зөвхөн ард түмэн төр хоёрын гүүрэл болох хүмүүстэй хүмүүс бас. Түүнээс бид нар бол нэг үзэл бодлоо илэрхийлэл солиорол ингээл те ийш тийшээ үсчээд те ингээд явах хүмүүс биш ээ. Тэгэхээр яг хуу би нэг энэ төрийн алба хашиж байгаа болохоор айл болох телевизийнхантайгаа ойр байгаа. Нэг өмнө нөгөө телевизэд ажиллаж байсан болохоор сэтгүүлч нар маань ч гэсэн миний андар найз нөхдүүд намайг бас дэмжиж энэ ажилд маань өстой манай ангийн одоо найзуудаас ахуулаад хамт ажиллаж байсан найз нөхдүүд маань ч гэсэн өнөөдрийг хүртэл надтай цуг одоо тийм ээ хамт зүтгэж энэ талбарт зүтгэж байгаад бол би маш их баярлдаг юм аа. Тэгээд би бас нэг түрүүн хэлдэж одоо энэ сая чат гэдэг юм тоогроо. Энэ ганцхан мод. Гэтэ нөгөө би нөгөө юу үлгэр төвж нөгөө юу ялангуяа ярихгүй шүү дээ. Гэхдээ бид нэр үнэхээр ганц сэтгүүлч бол чурдаж магадгүй байдгийг шүү. Ингээл болно. Харин хоёулаа нийлчих юм бол чадахгүй шүү гэдгийг л хэлээ. За баярлалаа. Ангийн андуудтай амжилт. Тулсан анги
За 10 жилийн уулзалтанд ирсэн байна. Сэтгэл мэдээж өндөр байж таараа. Үнэхээр өндөр байна. Би бол яг 10 жил гинэ дээд сургуулаа төгсөөд анги хонхны баяраа тэмдэглээд тэгэхэд бол үнэхээр нийжгэр тэмдэглэсэн. Бид нар бол за магадгүй өөр хүмүүс сонсвол юу гэж хэлэх нь хамаагүй. Гэхдээ бидний хувьд бол үнэхээр нийжгэр сайхан тэмдэглэсэн. Тэрнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд уулзах, учрах одоо ажлын болон хувь одоо шалтгаанаар уулзаж учирсан байгаа ангийнхантайгаа. Гэхдээ өнөөдөр шиг яг нөгөө анги хамт олон гэдэг утгаараа уулзах нь бол магадгүй миний хувьд бол цөөхөн байсан. Гэхдээ өнөөдөр бол үнэхээр сайхан байна. Гоё хэлэх үг алга байна. Сайхан байна. Ийм гоё агаарт гарсан. Манай Дэмбэрэл маань бас гоё зохион байгуулад, манай Эрдэнэ хоёр маань гоё зохион байгуулад ингээд ийм сайхан газар анги хамт олонныхоо авчирна гэдэг бол үнэхээр бахархалтай. Тэгээд үнэхээр гоё юм. За манай анхны янз бүрийн хочтой шүү дээ. Цуубо 160 гэдэг. За манай 160 сууж байна. 160 гэхээр одоо юу гэж байгаа юм бэ? Хин ч хамд иймнэр хайрлж ба. За яста мэдгүй энэ гол зогсож байгаа нүгэрлээ. Төмбөк төмбөк өөрөө төгсөн байна тий. Би ингэж бодоод байгаа шүү 160 гэхээр метр 60 см юм байна гэж ойлгоод байгаа шүү. За би бас тэгж ойлгоод байгаа тий. Яг өөр юм шүү дээ. Гэтэ 10 жилийн хугацаанд манай найз бас өссөн гэж тий. 2 см өссөн байх. 2 за 162 см болсон байна тийм ээ. Тэгээ зүгээр 10 жилийн хугацаанд нэг дээшэн ч үеийн зүгээр өргөшөө өссөн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ өргөшөө өссөөд тэгээд за яг бүр ингээ яривал бас мэрэгжлээ эзэмшээд төгсөөд өнөөдрийг хүрэхэд миний одоо юу гэдгийг толгоон доторх дурсамж магадгүй мэдлэг тэгээд бүх үзэж харсан зүйлс маань илүү нэмэгдсэн баха. Дээшээ өсөх нь хамаагүй, өргөөшөө өсөх нь хамаагүй. Зүгээр л миний толгоон доторх энэ мэрэгжлийг эзэмшснээр энэ мэрэгжил надад тус димээ одоо юу гэдгийг хайр ивэлээ өгснөөрөө би илүү ихийг үзсэн юм байна. Би илүү ихийг харсан юм байна. Илүү ихийг үзэж судалж, илүү их үг сонсож, илүү их шүүмж сонсож, илүү их одоо магтаал сонссон юм байна. За манай булгаа маань C1 телевизэд нэлээд хэдэн жил ажилласан. Хэдэн жил ажиллаж ба? C1 телевиз гэдэг чинь одоо C гэдэг чинь одоо channel гэдэг те англи үг шүү дээ. C1 channel 1 гэсэн нэрлэлтэй. Гэхдээ энэ нэрийг ерөөсөө огт байхгүй. Тэгээд энэ телевизнийг байгуулагдана. Гэхдээ байр нь хаанагаа бүүмэд нэр нь ямар нэртэй юм бүүмэд ийм л ерөөсөө анхных тийм байхад нь өөрийнхөө ихтгэл үнэмшлэр би энэ телевизд орж ажилласан. Нэг бол ямар ч нэг телевиз гарна энийг үр дүнгээ өгнө гэдэг ийм ихтгэл үнэмшлэр орж ажилласан. Гэхдээ би харамсдаггүй. Энэ үнэхээр надад бол хайр ивэлээ өгсөн. Бүх миний амьдрал одоо юу гэдгийг хань ижилтэй болох, үр хөвгтэй болох бүх суурь замыг тавьсан болохоор би энэ телевизтэй хайртай. Энэ бол тэгээ би ингээл энэ тэнд хүнтэй уулзахаар одоо би гараад 3 жил гарan болчлоо л да. Тэгэхэд C1-ийн ингээл тэгэхээр л тийштэй баг овголцсон. Тийм болохоор би айгүй бахархалтай байдаг. Би өмнө MM агентлагт ажиллаж байсан те өмчний телевизд MM агентлагт мэдэн штэ тийм. Баргийн хүн ажиллаж чаддгүй ямар их диктатуртай, ямар их дарамттай, ямар их юм да юу гэдэг шүүсийг шахдаг юм газар үлээ. Тэгэхэд эндээс сураад ажиллаад ингээд C1-т ирээд ингээд ажиллахад бол надад бол амар байсан. Айгүй хөнгөн амар. Яг тэгвэл бүх юм хийгээд ингээд. Тэгээ өнөөдөр бол C1-ээр овоглоод C1 телевизийнхаа буйнаар бас өдөө зэрэгтэй явж байгаад их баяртай байна. Манай энэ бол зүгээр сэтгүүл зөвл гэж би сэтгүүлчийн мэрэгжил гэж хэлнэ. Манай их ингэж ярьдаг. Энэ өнөөдрийн нийлэлгэнд те уулзалтанд нэрийг олон хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй булгаа маань зориулаад үг хэлээч. Мэдээж ангийнхаа хамт олонд үг хэлэхгүй өнгөрүүл бас алдсан болох байх. Ялангуяа ирээгүй анги хамт олондоо би болон манай ангийн одоо яг өнөөдөр уулзалтанд ирсэн энэ хамт олон маань тэр хүмүүсийг буруутгаагүй. Яг тэгвэл мэдээж хүнд амьдралын шаардлага, амьдралын нөхцөл байдал гэдэг ингээд олон шалтгаанууд байна те. Энэ бүгдээ ингээд амьдрах га тохируулаад ингээд явж байгаа болохоор тэр хүмүүсийг буруутгах арга байхгүй. Гэхдээ дараагийн жил бид нартайгаа уулзаарай. Бас түрүүн би болроотой нэг ярьслага аваад яаж явахдаа нэг цухас дурдаад өнгөрсөн. Гэхдээ хатууч гэсэн үнүүг хизээ нэгэн цагт уулзаад суухад бидний дунд одоо
үрд гэдэг юм уу мөнхөд байхгүй болсон тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй. Цаг хугацаа хүний амьдрал тийм юу ч тохиолдож болно. Тийм болохоор тэр цаг мөч тэр уулзалтыг тийм найзуудтайгаа уулзах тэр мөчийг битгий алдаарай. Болов уулзаа тийм. Болов холбоотой бай. Сая би бас Америкт очиод байж байхдаа байгалаатайгаа уулзлаа. Дисид байгаас тээ. Дисид байсан. Гэхдээ би богинохон уулзсан. Дахиж уулзах гэсэн боловч надад боломж гараагүй. Уучлаарай байглаа. Би яг үнэхээр уулзах боломж байсан ч уулзах хүсэл байсан ч боломж гараагүй шүү. Тийм болохоор уучлаарай. Магадгүй Ирландаас манай оюун гэрэл алдраа маань ирэх юм бол уулзнаа. Тэгээд манай ангийн их сайхан Малайзд байгаа, их туяа Солонгост байгаа гэж байгаа бүгд ирэхээрээ холбоо аав, ангийнхантайгаа уулз. Энэ мөчүүд дахиж олдохгүй шүү гэдгийг л хэлмээр байна. Мөч. Тийм шүү дээ. Мөч бүхэн түүх, мөч бүхэн дурсгал, мөч бүхэн аз жаргал. За амжилт хүсье. За баярлалаа. Одоо инх багаас авчих за болов. За би юу ярих юм бэ? За зүгээр би асуугаад нүд тойр тулцсан тийм уучлаарай. За манай инх маа маань энэ удаагийн уулзалтын хамгийн хүндтэй, хамгийн холын цэчин байгаа. Яг бол алс дорндын талаас ирсэн байгаа. Манай инх маа ирж явахдаа мэдээж сэтгэл нь их хөдөлсөн байж таараа жил бүр ирдэг уулзалт бас нэг өөр 10 жилийн уулзалт гэдэг бол гайхамшигтай. Юу бодож байсан бэ? Зөндөл юм бодсон шүү дээ. Нэгдүгээр курст орохоос эхлүүлээл өнөөдөр 10 жилийн хүртэл одоо тэг яг ямар цаг хугацаа туулж ирлээ. 4 жил сурахдаа манай анги хамталтын ямар байлаа гэл бүгд дурсамжууд ингээд 665 км гэдэг хэвгүй яг Улаанбаатараас Доронтоос Улаанбаатар чинь тэгвэл тэр хугацаанд чинь мэдээж хэрэг манайхан чинь 12 цаг явж ирдэг. 12 цагийн туршид юу бодож явах вэ? Маш их юм бодсон. Яг өнөөдөр 10 жилийн хугацааны бүх юмыг би яг тэр 665 км-ийг туулахдаа бүгдийг бодсон. Бүгдийг сансан. Юу бодож хамаарсан? Хамгийн дөрөв юу гэдэгт ангийнхаа хүүхдүүд нэгдүгээр курст анх орж исэн, хинтэй анх танилцчихлаа, хинтэй анх найзчихлаа. Би өөрөө яг ямар хүн байлаа гэ өөрөө өөртөө бас тэрүүх хооронд би бас дүгэл тэгээд авчиж байгаа байхгүй юу? Би яг ямар анх орж ийлаа те. Тэгэхэд юу гэдэг 4 жилийн дараа ямар байлаа? Магадгүй төгссөд одоо 10 жилийн дараа би чинь одоо ямар болчихно байгаа вэ? Анги хамталтанд очихдоо би юу ярьж очих вүлээ? Миний зүгээс одоо хийж утаасан ажил маань юу вэ? Бас тэр олон дээр бүгдийг би тэрүүх хугацаанд бодоод ирж байгаа байхгүй юу? Ясаа анги хамталтанд ярихад ярих юмтэй. Хүний өмнөөс хараад хэлэх хүүхтэй нүүр бардам амьдарж гин амжилттай явж гин манай анги хамтлал юу ч гэсэн бүгд тийм нэг ч өнөөдөр манай анги хамтлаас за энэ минь яаж байгаа бол энийхээ амьдралыг ингэж хиймсэн да гэсэн хүн байгаагүй бүгд тэгш сайхан амьдарж гин бүгд мэрэгчлэр ажиллаж гин мэрэгчлэр биш юм ахэд ер нь одоо яг өнөөдрийг яаж байгаа вэ маргаашийг яаж амьдрах вэ за байж би энэ сарыг яаж өнгөрөөх вэ гэж бодож байгаа хүнийг шигч байхгүй бүгд гой сайхан амьдарч чинь бүгд ажиллаа хийж чинь амьдралаа урагшлуулж чинь бүгд урдаа тавьсан зорилготой зорилгондоо хүрсэн тий 10 жил өнгөрөөд мэдээж хэрэг анх төгсөж байхдаа биднээс 10 жилийн дараа уулзахад яг яа нэлээ гэд бүгд зорилго тавьж исэн. Гэхдээ зорилготой хүмүүс 100% хүрсэн байгаа 50% хүрсэн байгаа тий янз янзын хүмүүс байгаа. Гэлээхдээ би бол одоо тавьсан зорилгынхаа бол 90%-ийг би биелүүлж бодож байгаа. Телевизийн салбарт ихэнх нь ажилдаг хөө манай ангийнхан. Тэгээ 20 хэдэн хүүхдүүдээс яг мэрэгжилтэй үнэмч ажиллаж байгаа нэг 10-аад хүрэхгүй хүн байгаа. Тэрний нэг нь бол манай инх маа маань дорндын талын анир гэдэг өнгөц сэтгүүл хөдөө орон нутгад өнгөц сэтгүүл гарна гэдэг бол гайхамшигтай юм. Энэ сэтгүүл одоо хэдэн жил болчих вэ? 4 жилд явж 11 онд ах гаргасан. Тэгээд бас яг та би чинь сэтгүүлээр сураад төгссөн бас өмнө хүмүүсэнд ажиллаж исэн боловсрол телевизийг анх нэгтгэж яхад нь бас анхныхын шавыг тавьсан хүмүүсийн нэвтрүүлгийг хийжсэн хүмүүсийн нэг болохоор би боловсрол телевиз бас өөрийнхөө нөлөөг байдаг гэж боддог байхгүй юу. Тэгээд талын анирыг яагаад хийх болсон юм бэ гэвэл Доронтод очиод 8 онд очиод бас бодоод өөрийнхөө нэг хувийн бизнесийг эхлүүлэх гэж бас үзсэн юм аа. Тэгээд болохгүй юм байл. Ягаад энэ уран бүтээлч хүн чинь ердөө энэ эдийн засгийн сонирхол байхгүй. Тэгэнгүүтээ явжсэн чинь маань ажилласан байхгүй чи одоо сэтгүүлчээ ингээд төгсчөөд орон нутагт чинь өнгө твэрл байхгүй байна те. Чи миний сэтгүүл хийгээч гэх нь би яагаад болохгүй гэж. Би яах гэж 4 жил сурсан юм бэ те. 4 жил багш нарынхаа зөндөө заасан юмыг сурсан. Тэрний дараа сонинд ажиллаж үтсэн яагаад болохгүй гэж зориглоод сэтгүүл хийх гэдэг хотод ирээд би бас нэрээ авах гэж зөндөө үцэлтэй амар олон нэр баг би бодохдоо бараг 50 нэр бичсэн гэж боддیں۔ Тэр дөрөөсөө талын нэр сонгогдсон. Талын нэрээ сонгосон, талын нэрээ гаргасан. Тэгээ эхнийхээ дугаарыг гаргахад бас их хөөхтэй. Би ч амьдралж бас нөл адал явдалчтай. Тэнгүүтээ анх ядж хад сэтгүүл хийхэд бол зураг чанартай хэрэгтэй. Тэнгүүтээ аппарат авдаг байхгүй. Аппарат авах гэсэн чинь маа найзын ах нь сая 400 гэдэг. 11 онд ч сая 400 чинь ажилгүй хүн чинь бас мөнгө штэ. Тэнгүүд нь ээжийнхээ ажилд оронгуудаа
чи байж ээжийнхээ ажилд ороод би тэнгүүтээ цалингийн зээл авчдаг байхгүй нэ 3 сар ажиллангуудаа л байцаг хийж үзнэ. Байцаг хийж байгаа сонирхолтой шүү дээ. Монгол үзэл бас нэгэн амбул багтаж байгаа байхгүй юу? Зоосоо. Ярч гоё юм байна шүү дээ. Тэнгүүтээ цалингийн зээл аваад сая 500 мянган цалингийн зээл авангуудаа сая 400 аппарат авчдаг байхгүй юу? Тэнгүүтээ за аппарат авчлаа гэд бүтэн сар бэлдсээ сар гарын сэтгүүлээ бэлдээд яг хэвлдэг болсон чи мөнгө байхгүй. Тэнгүүд би за одоо яах юм цалингийн зээл авчих юм чи цалин байхгүй юм чи би өөрөө яах юм те цалингийн зээл авахын тулд 3 сар нэг ээжийн ажлаар ороод ажилласан. Тэнгүүтээ ээж цалингийн зээл аваад. Надад одоо сэтгүүлээ эвлүүлэхийн тулд надад сая 200 мянга хэрэгтэй ээж цалингийн зээл. Ээжийнхээ цалингийн зээлийг авах гоо сая анхны сэтгүүлийг гаргад юм аа. Анхны сэтгүүлийнхээ гаргахтаа би Доронтод зөндөөл алдартай хүмүүс байгаа, мундаг хүмүүс байгаа. Гэлээхдээ би анхныхаа дугаараа гаргачих юм чи ангийнхаа охиныг гаргая гэдэг. Нандигаа нүрэн дээр гаргацсан байхгүй. Тэгээ нандигаа нүрэн дээр гаргаад сэтгүүлээ хэвлэлцэн. Тэрнээс хойш би одоо 4 дахь жилдээ сэтгүүлээ явж байгаа. Үнэхээр сайхан тий мэдээж ялангуяа ангийнхаа охиноос салах хараас манай Нандаа бол Нандагийн ток шоу нэвтрүүлгээр алдартай. Манай инхмаа 10 жилийн сурагч байхдаа чөлөөт бөхөр барилддаг юм тамирчин охин байсан. Одоо бол баг сумаа барилдах болсон юм шүү. Мэргэсээ солино. Шүү. За энэ өнөөдрийн уулзалтын маань үзээгүй олон хүмүүс агаад ирээгүй хүмүүст жишээлбэл хинтэн зориулаад юу гэж хэлмээр байна? Би хамгийн эхлээд би баяраа хандаж хэлмээр байгаа байхгүй баярлаа. Бас ирэх боломжгүй байлаа гэхэд сэтгэлээсээ хандаж биднээс бас те чамлахааргүй бас тусламж үзүүлээд биднээсийн одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжээ зөндөө сайхан байлаа. Тэгээд бас баяраа гэхээр би хүмүүсийнх нь уцаар ярьж байгаа саналаа да. Би бас баяраг 3 4 дугаар курстэй баярагийн баг яг үнийг хэлэхэд баяраа өөрөө үгүй гэж магадгүй гэхдээ бас хөдөлмөршөрөх баг бичгэн би ямагчсан байхгүй юу. Ягаад гэхээр нэг биднээсээ 3 дахад 1 дугаар курс баяраач аимх байсан юм шүү. Аимх байсан биш. Ирчүүдэд цаачаас хэлсэн яхаж гэдэг октод юм цаад чинь ингэдэг ус. Түүнтэй их маа телевиз орох юм ойлоо цог явчих. Тэгээ 1 дугаар курсын октод намаараа шоолоод хинэлдэд гэхгүй юм. Яа гэм дэ минь яаж хөөрхөн болохоор чинь октод тэгж байгаа байз гэдэг хүн чинь үгүй надад эвгүй гэдэг юм аа. Хойлоо хамт явчих. Түнгүүд би за баярыг дагаад ингээд намтай онгод нөгөө октод нь баярыг шоолдгүй. За баярыг гэтэл юрдээ ингээд нүдэн чинь ингэдэггүй намайг харахад энэ нэг тэнэг үгснийгээ дагаа явж байгаа ч боддог байсан баг. Тэгээд 1 дугаар тэр 2 дугаар тэр өнгөд баярыг нэг удаа ингээд өмднийхэн давсаас цогцсон. Их маа чич төлөөс арай танилтай юм чинь өмдөд авсачлаа би яах юм гэ. Надад гэдгийг яад юм те. Тэгээд баярыг би дагуулаад телевизээр очингуудаа утас зүү мэдээж хэрэг телевизээр надад олдсон шүү дээ угаасаа. Тэнгүүдээ баярыг зогсоосон баяраа ингээд зогссон чи ингээд зогссон. Би өмнө ингээд суудсан. Баярыг гомдод тавьчих. Амар ойч өгөөд хоёлаа. Гэтэ босно уу? За одоо харъя гэл. Тэгэл баяраатай бас дурсамж аяг бол байгаа байхгүй. Энэ мэдээж хэрэг бас байна байлгүй яг минь чинь тэнгүүдээ баяраа тэр ороо хичээл тараа явах болонгууд би ч нөө гэмтэл баяраа чинь яг цаатлын 1 дугаар ордонгууд хоёлаа автобусны мөнгө тамхи авч байгаа. Тгий гэл хоёлаа. Тэр үе чинь автобус 100 төгрөг штэ. Тэнгүүд хоёлаа 200 төгрөгөөр тамхи авангууд манай гэрийн хүртэл тамхи дуусахгүй заяа. Тамхи аваад татаад яваал байна. Амар муухай замраагүй болж байна. Өөчлөрөө манайх. Тэгээ алгаал яваад тамхиад очиад би ороо гэрлэг орж баяраа цаашаа тамхиад тал явдаг байсан байхгүй юу. Тэгээд 1 дугаар баяраа. Тэнгүүд мэдээж хэрэг манай Нандаа байна. Ирж амжаагүй зулаатаа уучлаарай минь. Зулаатаас би маа зулаа чинь үнэхээр яг чинк эмхтэн үний гайхамшиг тэмдэл харна те. Үнэхээр сайхан үхэн. Тий. Эсвэл жинхэнэ нөгөө найраагүй, арын хаалгаар авдаггүй одон ч алтардах. Минь тэр одонг авах одоо болцлоо билүүцэг хэлж байгаа даа. Хэтрүүлсэн болчихгоо те. Тэгээд зулаада хайртай халууна чи өстө бити тэнэгтэр. Эргэжтэй байсан. Халууна энэ чи хамгийн найзууд байсан шүү дээ. За халуунагийн амьдралын 150% би заасан гэхэд уушлаараа үгүй гэж хэлэхгүй те. Тэгээд санаад бас баярлаа. Ирээгүй шүү чи. Мөнгнөтэй яриад би бараагүй. За чин өөр чин бас зөндөө байна. Алтан чимгээ. Өөний ирэхлээсэн бохгүй юу. Тий. Золоо бол уг нь шалтгаггүй эргэстэн золоо өдрөл угаасаа хаанч номер 1 анги хамталтынхаа өмнө явж явах хэвээр хүний нэг байсан. Золоо тиймстэй угаасаа. Золоогоо ирээгүй бас гайхаж байна. Би гайхаж байна. Би өөрөө ч бас ягтай ангийн урнаа байна. Урнаа минь бас намайг нэр зунсаагууд бас ууралж магадгүй. Гэтэ ангийн бүх хүүхдүүд л ирээгүй хүмүүсүүд бүгд намайг нэрийн урсаагууд уурж магадгүй. Хамгийн түрүүлээ баярыг ярьцангууд нүүд нь намайг одоо амар авч хэлсэн дараа нь те. Гэтэ уучлаарай яа тий. Яа тий. Тэнгүүтээ юу яагаад
Юу яагаад? За одоо сайхан мэн за мэдээж их сайхан байглаа. Тэгээд оюун гадаадд байгаа найзуудаа уучлаарай. Бүгд хайртай шүү. Би ч амар хайртай штэ. Happy шүү дээ. Тий, I love шүү дээ. За. Баярлалаа. Чи шавар зураг аваач. За. Ер нь анхны ингээд үг гоё л доо анхны гэл тэгэхээр манай анхны 4 жил гэдгээр бид нар өөрсдөө их бахархдаг л да. Одоо бүгдээрээ сайхан телевизийн салбарт сэтгүүл санины салбарт их гоё ажиллаж амьдарч байна. Бид нар ингээл танаар хичээл заалгаж явахдаа ерөөхдөө их дуртай байдаг гэсэн л да. Тэгээд хажуугаар нь та биднэрт бас яаж ер нь амьдрах вэ? Хүн бол нэг иймэрхүү байх вэ? Хүний ингээд цааш нэг хүн байх ухааныг бас их ярьдаг байсан л да. Ер нь та бүх шаардлагатай л гэдэг байх тийм үү? Яг нь энэ манай урд талын одоо биднийг сургасан ахмад уран бүтээлчд бас тийм байдаг л да. Жишээ нь одоо ерөөсрөнгөө ч юм уу амсалмаагаа, доржгаа тэр бүгдээр л хэлдэг шүү дээ. Энэ сургууль сэтгүүлч болно гэдэг чинь номын дуу сонсоод ногоотой шүлээдээд партанд ангид сурахаас илүү амьдрал дунд орох учраас хадгалаад одоо Улаанбаатарын 22-ын дөрвөлж өнгөрөөл цаашаа энэ их уудам тал нутагт яаж энэ дөрвөн үйлрэлд амьдарч байгаа малчныг очоод айлд ороод чи одоо сайн байна уу гэд хотын хэл яриагаар тэр хүнтэй мэдлээд ингээд явах нэг өөр хэрэг тий хүний бодол санаанд хүрээ амьдрал мэдээ гэх юм бол бас тэр их юм мэдэж сурах хэрэгтэй гэсэн тийм л заавар тийм л одоо хүмүүсийг харж ирсэн учраас би тэгж ойлгоцсон хүн болж их суралцах хэрэгтэй байна. За айлд очоод хүн нэрээ 3 дууны дугаартай 3 ундагны ос юутэй тэнхээтэй вэжж бас энэ юм хийх хэрэгтэй байна гэдэг манай ахмадтууд бүр алхам тутамд хэлжсэн шүү дээ. За чи одоохондоо яг архинд гүйжил байна. Маргааш чи өөрөө бариад суун. Нөгөөдөр чи ингээм амьдрал дунд ороод явхад өөрөө төрүүлж унчхаад тэгээд амьдрал болоод ирлээ гэж явж болохгүй шүү. Тэгээд тоглоом шоглоомор хилдэг л өсдөр. Энэ яг зөвөр нарийн нэг. Гэхдээ энэ өөрөө хүн байхын учир гэдгүүлэхс чухал тэгжээж хүний зовлонг ойлгоно. Хүний зовлонг ойлгохгүйгээр сайн уран бүтээл хийх хэцүү. Дандаа баярлаад явах хэцүү, дандаа магтаад явах хэцүү. Тэгээд шүлгэлсэн нэвтрүүлэг хийдэггүй. Тийм амьдралын үннийг ухаарсан нэвтрүүлэг хийвэл одоо манай шавнар их сайн болох юм болов уу гэж хичээлийн програмаас гадна бас тэр чиглэлээр яриа хөрөөрнүүлж исэн байх. Тэгээд чухам одоо хэрэг нь яаж гарсныг одоо мэдгүй байна. Энэ өшөө та нарын өмнө дахиад 20 жил 30 жил байгаа учраас одоо бол энэ хязаалан хавчиг хязаалангаас өнгөрөөд одоо соёолонгоо одоо яг давхиж явна. Эний чинь дараа их нас байгаа 99 холын тэр хамгийн хол зам туулах тэр их насны давхиа байгаа шүү дээ. Тэгэхээр чин уран бүтээл хийх одоо эд бяр чинь одоо гүйцэж байгаа учраас одоо дахиад би харандаа тий. Багшаа эргэх холбоо гэдэг чинь нэг шавнар танд хэр тантай холбоотой байдаг вэ? Байнга л уцаар байдаг шүү. Одоо ч гэсэн тэгэл юу яа. Энийг одоо наад захын л утсыг хэлээд өгөөч чи хаана үт юм бэ л гэдээс үү. Яаж олох вэ гэх тий. За яаж олсон хойноо тэгээд яаж бүтээл болох вэ гэд асуулаа. За чи ихэндээ ингээрээ гэдэг явц чинь ямар байна гэд. За чи төгсгөлийн мошгүй л ингэ шүү гэдэл байнга л асууж идэв. Тэр байтугай ер нь ямар хувцастай би гарвал дээр үү наад үсвсээ яах хэрэгтэй юм гэнч заримдаа хэлэх юмнууд бас гардаг шүү дээ. Үгүй чи ийм дув дугуй царайтай чинь яагаад шаацгаш үсвсээ хэрэлцээ байна ч одоо 16 9-ээр ингээд айлын телевизэр юм өргөн болоод байгаа жоохон формата бодчих гээд наад зах нь хэлэх юмнууд зөндөө гарна шүү дээ. Тэглэр багшаа муухай хөвтөн шүү дээ. Энэ бол бидний мэрэгчлээ ажиллаж байгаа учраас хэцэлтэй. Зарим тэгээ бүр ингээд энэ ууж идсэн хайшаа ороод яатсан юм бэ гэхээр ингээ тураад гоё болох гэж байна гэдэг. Наад чинь хүн ч одоо ингээд яасан штэ наад хүн юу гэж харах юм бэ жоохон насандаа байгаад нэг аятайхан бас нэг тийм бас нэг нүүрч нь гэрэлтээд байж юм байна. Өнгө будгаа зас гэж хэлэх юм тэгээд багш муухай хөвгтөн штэ л гэдэг тийм. Энэ бол тийм байх ёстой гэж бодод. Телевизийн сэтгүүлчгээд бид нар зах цухаас нь дөнгөж 10 жил гэдэг чинь зах цухаас нь л мэдэрж байна л да. Бусад мэргэжлүүд бол бид нар чихээ онцлогтой штэ. Нэг нягтлан ч юм уу багш шиг нэг өрөө суучихгүй те. Өдөр болгон таашгүй маргааш хинтээ ч уулзч магадгүй те. Хинтээ танилцж магадгүй хаашаач явж магадгүй. Тэгэхээр яг одоо та телевизийн салбарт ороод их олон жил болчлоо. Яг телевизийн сэтгүүлч гэдгийг одоо гайхамшигыг та нэрлээч гэвэл. Одоо тэгэл энэ чиж баг өөрөө л хэлчихээ. Одоо гайхамшиг өөрөө хэлчихээ. Таны хувьд бол юу л дээ. Би бол энэ хорвоо дээр хамгийн олон газар хамгийн олон мэргэжлийн хүнтэй уулзсан хүн л гэж бодож байгаа. Энээс илүү одоо
баялаг байхгүй. Яг нэр хүн болгон ерөнхийлөгчтэй, хулгайчтай тэгээд л их хурлын гишүүнтэй, жүжигчинтэй, инженертэй уулзахгүй шүү дээ тий. Нэг тэр боломж байгаа. Тэр болгоно нэг очиж хүртээд тэр болгоны үгийг сонсно гэдэг бол маш ховор хувзаа. Тэгээд сонин сэтгүүлчдийн хувьд бол бас давуу тал биш үү? Ингээд телевизээр өөрөө гарч байгаа болохоор хүний нүдэн дээр дандаа ил явж идэг, хүмүүс их таньдаг. Тийм боломж бол хүн болгонд байхгүй шүү дээ. Хүн болгон таньна гэдэг чинь сайн юм хийгээд явбал дандаа хүндэлж явна. Тэгээ нэг жоохон таарахгүй юм хийгээд явбал тэгэл хүний амны зугаа бол ингээл явна. Тийм учраас сайн юм хийгээд явхад бол ядаж гисэн чиний цаашдын зам мөр үр хөвгт чинь ч гэсэн бас бахарах шүү дээ. Ийм хувь зүй бол хүн болгонд бас байхгүй. Тэгээд хийж байгаа бүтээл чинь дандаа дүрс хүчлэгийн хайлсанд юм үлддэг. Тэгээ өөрийнхөө хийсэн ажлын түүхийг улсын түүх болгоод ингээд үрд үлдээж байгаа бас юм боломжтой бас хүнд бас байхгүй шүү дээ. Одоо Дембэрлийн бичсэн ном нэвтрүүлэг гэдэг бол дахиад 10, 20, 30, 40, 50 жилийн дараа судлагдах юм болоод үлдчихэв. Шүдний юм ч юм уу юунд бол тийм боломж бол байхгүй шүү дээ. Давхар бол багш байсны хувьд бол ингээд тэр үйл хэргийг үргэлжлүүлээд явж байгаа шавнартай байна гэдэг бол бас бахархал. Би тэрийг л гэж бодож байна тий. Харин тэгээ бусад сэтгүүлчдүүд бол бид нарт бас нэг гоё давуу тал байдаг. Техникийн мэдлэгтэй болдог тий. Зураг авч сурдаг, бас монтаж аваас хөөрхөн хийчдэг. Өнөөдөр ингээд 10 жилийн дараа анхны 4 жилийн төгсөлтөө ангийнхан таныг ураад ингээ хамтдаа ингээд амралтын газар байж байна. Сэтгэлээсээ уулзаж. Их сайхан байна. Тэгээд одоо бол хүн өнгөрсөн 10 жилийн хугацаанд зарим нь ажлаа эхэлчихсэн явж байна. Зарим нь дундаа орцсон явж байна. Зарим нь эхлэх гэж байна тийм ээ. Ерөнхийдөө бол би хэлсэн ингээд соёолын насны гараа эхэлж байгаа байна. Одоо өнөөдрөөс эхлээд 10 жил маргаашнаас эхлээд 10 жил 1 хоног гэдэг явангууд одоо өнөөдөр бол 20 жилөг л морд ирэх гэж байна тийм. Энд бол тэгээд дараагийн 10 жилд бол бүр их баярлуулсан илүү их амжилттай байна гэж бодож байна. Энэ 10 жил яахад сургууль төгсөөд нэг айл гэрээ төхнүүлэх, толгой орогдох, хорон гэртээ болох, тэгэл аж амьдралаа төхнүүлэх тийм 10 жил ихэнхтэнд байсан болов уу гэж дотроо. Одоо бол яг жинкнээс шүтээ хурцлцсан. Гараа зангидсан. Тэг гараа зангидсан. Одоо бол би юм хийвэл хийн. Хийхгүй бол хийхгүй гэсэн яг энэ л 10 жил эхэлж байгаа. Тэр энэ дээр бас ангийнхантайгаа холбоотой байж мэрэгчлэр ажиллаж байгаа бол одоо хил зөвлөх илүү хариуцлагатай юм гарах байхаа гэж бодож байна. Баярлалаа. Хоёрхан хонхот санчихдаг хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхан багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо уянг тайхан хавраа
мартахгүй айлгуутайхан насаа зүрхэнд шилсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй би утгал санчхтаа гомбагийн андадмээ Улирах цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ Эргэж хүзээ чихээ их би бисээ үеих нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэн минь үргэлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би та нарыг хамтдаа уусан уймад жилүүд алтан дурсан хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд үргэлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би та нарыг ангийнхан хамтдаа өнгөрүүлсэн уймад жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо Дочсэн анхны хараа дууч хорсон цагаан шөнөө мартахгүй андуутны агийнхнээ